Дуу байхгүй наа. За дуу байхгүй. За одоо яаж чинь байна уу? Дуу байна уу? За дуу байна уу? Ярамэндээ за бит хоёр маань өнөөдөр Ландомор залуугийн доо очиод гэрийнх нь цавг болон хулдаас за нэг солонго ивлээ. Солонго шалны Facebook дээр пэйж дээр тийм ээ. Залуугийнхаа буйнаар за гэж. Өөц. Тий баг цоолоо тэгээд тавьж байгаа юм шүү. Дууг тогтох шин. Тогтохгүй. Оноо тогтож та. Тогтноо. Коммент нь яч юм бас. За коммент орж ирж байна гэж байна. За лайвасаа шеэрлээд өгөрөө манайхан. Лайва шеэрлээд өгөрөө. За өнөөдөр хоёр дүүгийнхээ явуулж байгаа сулаан дээр за Алпарт 30 маркийн одоо автомашиныг суулгах га. За ингээд лайв хийж байгаа. За энийг бас дэмжиж ингээд орж ирж байгаа. Дээр нь одоо нэг дүүгийн бас нэг ханд байна те. Тий. Гантөмөргөө залуудаа амьдрал бэлгэлье гэдэг нэг хандвын суулгааныхаа хажуугаар туслаа явж байгаа. Бид нар бас нийгмийн хариуцлагын хүрээнд нэг 10-аад айлаар 14 оныхын хүнсийг илтгэж өгсөн. Тэгээ явж байгаа. Тэгээд айлуудаар тараагаа явж байгаа хугацаанд гантөмөргөө залуудаа таарсан. Тэгсэн чинь төрийнхөө үйлчлэгийг ерөөсөө авч чаддгүй залуу нэгдүгээрт, хоёрдугаар ерөөсөө хөдөлмөр ямар ч чадваргүй болсон. Нэг нүд нь 100% харддаг. Нэг нүд нь 90% хардаг. За тэгэнгүүтээ хөлнийх нь бэртлээс болоод алхаж чаддаггүй. Тэр залуу маань Нарантул 2 зах дээр ямдан хийгээд Нарантул 2 зах руу нийлүүлдэг залуу юм байна. Гол нь хөдөлмөр эрхлээ. Тэгэнгүүтээ 5 ам бүлтэй айл ар гэрээ авч явдаг ганц залуу. Тэгэнгүүтээ хөдөлмөр эрхлэх ямар ч чадваргүй болсон. Тийм залууд бид нар энэхүү Алпарт 30 автомаркийн машины суулгаа нэг суулгааг 50,000 төгрөгөөр явуулж байгаа. 2200 орно. Энээс одоо тэр хөлдөө бол хүн хөдөлмөр эрхлэх боломжтой болно шүү дээ, тийм шүү дээ. За тэр утгаар нь бид нэр хагааныхын зардлыг 100% дааж байгаа. За. Тий. 100% даагаад оролцуулж байгаа. Манай энэ Алпарт 30 автомаркийн машины маань суулаа ийм онцлогтой байна. Хүмүүс бид хоёрлоо залгаа таарч одоо ямар олон азтан тодруулах гэж суулаа. За мэдээ супер азтан ийхүү Алпарт 30 маркийн автомашин хожно. За хоёр дахь азтан маань iPhone 17 Pro Max гаргацыг хожих юм. За тэгээ цаашлаа сая төгрөгийн 3 азтан. 500-ийн 5 азтан. Тэгээ ингээд тодруулаад хажуугаар нь бид нар нийгмийн хариуцлагын хүрээнд айлуудаар ингээд тусламжаа хүргэсээр л явах болно. Нэггүй суулгаа явна явтал энэ суулгаа яваад дууссан ч бид нь цаашдаа энэ оргил найз хэлээр маань бас нэг юм бодсон байгаа тийм. Цаашдаа хандивын үйл ажиллагаа явуулнаа гэдэг. За тэгэхээр ийм одоо юу гэдгийг одоо ганцхан энэ суглаанд оролцох биш. Цаана нь одоо бас энэ ган төмөргөө залууд тийм ээ амьдрал биелэгдэх, урам зориг хайрлах энэ залууд одоо тийм ээ бас одоо энэ нийгэмд амьдрах итгэл одоо хайрлах за ийм одоо бас хандвын аян за энэ 100% зардалын одоо баана гэдэг бол үнэхээр одоо бас энэ сэтгэл байгаад байгаа юм. Тэгэхээр энэ суулгааг би яагаад ингэж дэмжиж байгаа юм гэвэл нэгдүгээрт одоо олон азтан тодорч байна. За супер азтан бол мэдээж Алпардо хожиж чинь. За тэгээд iPhone 17 за тэгээд сая төгрөгийн 3 азтан 500-ийн 5 азтан дээр нь одоо энэ ган төмөргөө залууд одоо тусалж тийм ээ амьдрал одоо амьдрах урам зориг итгэл өг энэ одоо хүн чинь одоо нэг нүд нь бүр хараагүй нэг нь одоо 9% хараад тэгэхээр энэ амьдрах итгэл энэ буурсан байна. Тэгэхээр энэ улсуудын энэ одоо хийж байгаа залуучуудын ийм одоо үйлдэлээр урам зориг авч энэ амьдралд одоо тий итгэлтэй амьдрах одоо тийм ээ ийм одоо сайхан үсийн аян бас одоо давхар хийж байгаа ийм зүйл дээр бол монголчууд аль болох сайхан одоо дэмжиж энэ суулгааг тий аваад ингээд яваараа гэж уриалах байхгүй. Манай суглаа маань тэгээд зөвхөн ихөө Алпарт автобус авахын машин гэлтгөө нэгэн залууд амьдрал бэлгэлж чийя гэж бид тэр залуудаа ярилцж байгаа. Эхний удаа маргааш эмнэлгээр цаг авсан байгаа. Тэгээ эмнэлэгт үзүүлээд оншин гаргаж ирээд хөл нь бол бүрэн алхаж чадхаа байсан. Энэ өвдөгнийхөө үеэр гимтсэн байл аваад ороод. Тэгээ санамсргүй байдлаар аваад ороод. Тэгээд ямар ч алхах чадваргүй болсон хөдөлмөрийн чадвараа алдсан юм байлаа. Тэгмүүдээ хагалгаанд ороод идэх боломжтой юм байлаа. Тэгэнгүүт одоо нэгд өдөр бид нар эмнэлгээр цаг авцгаа. Тэгээ тэрхүү залуугаа эмнэлгээр авч яваад хагалгаанд нь оруулах.
шинжилгээ хийх цаг авцсан байгаа. Маргааш дагуулад явна. Тэр хамгийн гол нь энэхүү залуудаа бас амьдрал бэлгэлж, энэхүү суглаанд оролцоо тий. Зөвхөн энэ суглаанд 50,000 төгрөгөөр оролцох биш бас буйны ажлыг хийж байгаа. Бид нэр 10-аад айлд 14 оногийн хүнсийг бэлдээд өгсөн. Одоо энэхүү гант төмөр гэдэг залуугийнхаа өнөөдөр жишээ нь Солонго хулдаас тий. Солонго хулдаасгийн газартаа хамтраад бид нэр гэрт нь очиод юу яасан бэ? Хулдаасын солиод, тэгээд цавгийн солиод, бүшгийн солиод, гадуур бүрээсийн солиод, цэмбээсэн янзын цэмбээсэн айлууд. Аргалтайгаа бид нар нийлээд тэгээд тийм ажлыг өрнүүлээ явж байгаа шүү. Зөвхөн хүмүүс нэг альфа 30 маркийн машины авт суглааваа яваад энэ бодоод тах шиг байгаа. Энэ бол үгүй суглааныхаа хажуугаар бид нар хандивын үйл ажиллагаа болон нийгмийн хэрэгслээр маш их ажлыг хийх юм аа. Энэ хүн суглааныхаа юунаас те мөн таашдаа савд хийсэр байх болно. Тэгээд та бүхэн сайхан лайвнда идэвхтэй оролцоод тийм ээ суглаандаа сайхан идэвхтэй оролцоод нэгэн сайхан гэр бүл амьдрал бэлэглээд хэдүүлээ чаргатаад үгүй яа тийм ээ нэгэн залууг бас нэг хөдлөх явах хэрэгтэй тийм ээ хаа үрсэн газар асуудал байхгүй яваад хүчтэй ийм сайхан болгоё гэд бид хэд маань ингэ зориглоод шийдээд ингээд бүх юм үүдэлтэйгээ явуулаад ихээсээ одоо та лайв хийж байгаа та бүхнээс хүсэх юм юу байна гэхээр энэ сайхан буянттай лайв суглаанд мань тийм ээ идэвхтэй оролцоод өгөөрэй та бүхэн маань 50,000 төгрөгөөр нэгэн сайхан гэр бүлд аз жаргал бэлтгэлнэ нэгэн сайхан залууг амьдрах ихтэй хөл дээрээ гүгт хинхэлтэй болгоно за мөн тэгээд та 50,000 төгрөгөөр азаа үлдэн мөн дахин гоё үлдээ та бүхнийг одоо суглаандаа сайхан идэвхтэй оролцоод өгөөрэй гэж энэхүү лайваараа та бүхнийг уриалж байна. За тэгээд лайв үзэж байгаа хүмүүс нь болж игэл маш олон хүмүүс чирлээд цааш нь олон хүмүүст хүргээд өчөөрэй тий. Тэгээ ер нь бол шеэр гэдэг зүйлээр л явах юм. Тэгээд энэ одоо нэг одоо залууг амьдрах итгэлтэй болгох. Ингээд одоо олон хүн азтан болох. Ганцхан энэ суглаа яваад нэг юм ашиг онжоо хайгаад байгаа зүйл ерөөсөө биш. Энэ цаана нь бол нэг одоо залууг амьдрал бэлэглэе. Дараагийн сайн үсийн аянууд одоо энэ суглаанаас хасан юугаар дараагийн одоо тийм ээ энэ сайн үсийн аян гэдэг юм уу нэг нэгнээ дэмжих, нэг нэмдээ туслах ядарсан нэгэндээ дэм болох энэ зүйлүүд бол явж байгаа учраас надад бол энэ суглаанд одоо тий одоо лайв хийгээд ингээд суух бол үнэхээр одоо бас нэг юм азаргал байна. Тий сэтгэл хангалуун байгаа байхгүй юу? Таатай байна л гэж байна. Тий таатай тийм ээ. Таатай байгаад байна. Тэгэхээр энэ суглаанд монголчууд маань идэвхтэй оролцоороо за мөн одоо хэмэр пэйжийг дагдаг тий хэмэрийг дэмждэг за хүмүүс маань сайхан суглаанд бас идэвхтэй оролцоод аз жаргалтайгаа бас үзээрэй гэж байгаа юм. За энэ бол шагналын юу язтан олонтой ийм одоо суглаа болж шít. Одоо супер язтан бол альфарда хожиж чинь. За iPhone 16 Pro Max 17-гоо хожиж чинь. За ингээд сая төгрөгийн 3 язтан 500-ийн 5 язтан. Энэ цаана нь одоо нэг залуугийн тийм ээ амьдрах итгэл ийм одоо урам зориг энэ одоо залууг тий энэ нийгэмд нэг амьдрах ийм баталгаатай болгож тийм ээ энэ эмчилгээний зард мөнгөний гэж дааж гаргана гэдэг бол энэ залуучуудын сэтгэл зүрх бол ингэж харагдаж байгаамаа. За тэгээ сайхан лайв бүтээ сайхан ороод ирээрээ. За ингээд лайваа сайхан шеэр хийгээд өг. Шеэр хийгээд өг. Өнөөдөр амралтын өдөр учраас ингээд одоо сайхан утсаа үзээд ингээд тийм ээ сууж байгаа байх. Тийм учраас одоо энэ лайвыг үзэж байгаа бол та байдаг 5 групптэй юм уу 10 групптэй шеэрлээд өг. А энэ бол ганцхан надаа шеэрлж өгч байгаа биш. Бид гурав шеэрлж байгаа биш. Энэ цаана нь бол одоо нэг хүний амьдрал тийм ээ. Одоо хүний одоо нэг юм амьдрах итгэл сайхан зүйлийг одоо бэлэгдэж ингэж явж байгаа ийм зүйлэл байгаад байна. Тэгэхээр одоо энэ суглаанд маань идэвхтэй оролцоороо мөн одоо энэ хандивын аян бос зарлцсан байгаа тийм үү? Тэгэлгүй яг уу? Тий. Тэгээ хандивынхаа аяныг хандивын аян зарлах биш аахгүй. Бид нэр ерөөсө хандив мандив гээгүй. Зөвхөн энэ хөө альбаар 30 машиныхаа суглаанд идэвхтэй оролцоод суглаанд идэвхтэй оролцсон хүмүүс ихээ тэр юугаар нь ийм хувьяасаа өөрсдөө тэр залууг хаалгаанд нь оруулсан. Асаа үргэлжлүүлээд ингэ явах юм аа. За тэгэхээр манайхан сайхан идэвхтэй сайхан шеэрлээд энэ лайваа сайхан шеэрлээд ингээд одоо бас олонд хүргээд өг. Ингээд бас нэг энэ юу гэдгийг энэ боломжтой ийм одоо азтан олонтой ийм суглаа бол ер нь би үзэж байгаагүй. Би өөрөө одоо бас ингээд энэ зодог шуудаг гэдэг одоо энэ өв соёл гэдэг нэг ийм суглаа явуулж байгаа. Тэгэхээр энэ
бодоод хэдэн хүнээс азтан тодруулаа нэг хүн азтан болоод ингээ явж байгаа. Яг магадгүй цөөхөн орж байгаа. Боломж өндөр байгаа гэдгээрээ л ингээ явж байгаа. Гол нь энэ суглаанд оролцсноороо цаана надаа юу одоо бас надаа юу одоо их таалагдсан байг бол цаана нь одоо нэг залуугийн тийм ээ амьдрах итгэл бэлгэлж байгаа гэдгээрээ бол энэ лайвд бол энэ суглаанд одоо лайвгээ суух бол надаа бол үнэхээр одоо сэтгэл одоо хангалуун таатай байна л гэж байгаа. Тэгээс лайваас хаан шеэрлүүд өгчих тийм ээ. За өөр одоо нэг юуныхаа талаар цаг мэдээлүүд яхан. За тэг оргил маань жоохон мэдээлэл өгөх одоо тийм. За би бод энэ байгаа шүү байна. За та бүхэндээ лайв үзүүлэлт хийж байгаа. Амттай орой мэндийг хүргэе. За тэгээд энэ хүү суглаа маань мэдээч маш сайхан тийм ээ. Нэгэн гэр бүл амьдрал бүлэд гарч ирээд болох тийм суглаа байгаа шүү. Та бүхэн маань нэг суглааны маань 50,000 төгрөг гэж байгаа. За нийт 2,200 суглаа гарна. За ингээд тэр хүмүүс маань энэ суглаа яг тэ ашиг хөөсөн суглаа юу юу гэдгийг бас ойлгож байгаа бох тийм ээ. За бид хэд маань энэ хүү суглаанаас ямар ч байсан нийгмийнхээ хариуцлагын хүрээнд тийм ээ. Ямар ч ихнээл нэг 10 айлд 14 хүнсийг тараасан. За мөн одоо энэ гант төмөрөг одоо та бүхэн маань мэдж байгаа бах. Одоо бид хэд маань лайв шеэрээс нэлээд явж байгаа. Энэ залууд ямар ч хүнний хаалгаж шаардлагатай байгаа. Нийгмийн хаалгаж байгаа. За энэ хүү залуу маань ямар ч залуу юун залуу вэ гэхээр за энэ төр засагтаа ингээ хаягдсан одоо хороо хородохын хооронд гэж явж байгаа. Тэгээд ямар нэгэн хороо хородохын ямар төрийг үлдэхээс огт авч чадаагүй нэг ийм залуу байгаа. За нэг нүд нь 100% хардаггүй, нэг нүд нь зөвхөн 9% хардаг. За ийм залуу өөрийнх нь гарын мэдрэмжээр сэтгэл зүрхээрээ шингээж хийдэг ийм яндан төмөр хөдөлгөөний орлолт хийдэг ийм залуу байгаа. За энэ хүү залуу маань хөрхий бүтээний хамгийн сүүлчийн хүнс тараасан айлд байхад орсон залуу энэ айлынх байсан. За бүтээрийг яваад ороход тийм ээ ээжийнхэн хүзүүдлогоог барьсан, ээжийнхэн даралтны гэсэд нэгцсэн. Ээжийнхэн хүзүүдлогоог ийм сайхан сэтгэлтэй залуу. Би ингээд 6 сар гарны өмнө ингээд хөлөө гимтээсэн юм аа. Энээсээ болоод ингээд ажил хөдөлмөр эрхэлж чадхаа байчихсан. Тэрнээс шуултанд би энэ гэр бүлээ ингээд сайхан ингээд аваад явдаг байсан юм аа гэдэг юм яриа суужсэн залуу. За дүүгийнхээ 2 хүүхдийг тийм ээ дүүгээ мөн 65 настай өгс настай ээжигээ ингээд асаж хандаад тийжээгээд ингээд явдаг байсан ийм залуу одоо хөлнийхэн бэртнээсээ болоод ингээд явж чадахгүй болцсон. Тэрнээс болоод ингээд ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй дорцсон залуу байсан юм аа. Энэ хүү залуугаа бидэд маань энэ хүү албад машиныхаа суглааны орлогоноос тийм ээ хөлнийхээ хагалгааны зардлын 100% даагаад ямар ч зүйл энэ хүү залуугаа хөлтөө болгоё гэж бидэд ингээд зориулын энэ хүү суглаагаа явуулж байгаа шүү. Та бүхэн маань тэгээд суглаандаа сайхан идэвхтэй оролцоороо. За нэг суглааны өмнө 50,000 төгрөг гэж байгаа. За нэг азтан маань супер азтан маань 2018 оны альбард 30 маркийн машин автомашин очноо. За дараагийн азтан маань 17 Pro Max. За мөн сая төгрөгийн 3 азтан 500,000 төгрөгийн 5 азтан гэдэг нийт 10 азтан дотор юм шүү манайхаа. Та бүхэн маань ингээд тийм ээ азтан 10 сайхан машинаа хожоод утсаа хожоод бэлэн мөнгөдөө сайхан аваад тийм ээ. Ингээд азтан болоороо бид хэд маань та бүхнийхээ сэтгэл шингээж авч байгаа энэ хүү суглаа гарчин тийм ээ. Та бүхнийхээ машиныг сайхан эзэнт нь хүлээлгэж өгтөөд өөртөндөө үдж байгаа мөнгнөөс энэ хүү залуугаа сайхан юу яах гэдэг юм аа. Хагалгаанд нь оруулаад хөлтөө бол цааш шинээс өмнө хөлтөө болгочихё гэдэг ингээд зориулаад явж байгаа залуучууд байгаа шүү. Манайхаа тэгэхээр сайхан суглаанд идэвхтэй оролцоод өгөөж та бүхнийг уриалж байна. Ер нь бол энэ залуу маань тийм ээ. За би одоо нэг нүд харахгүй, нэг нүд 9% варж ийн гэж зүгээр суусангүй тий. Маш одоо өөрийнхөө мэдрэмжээр, гарынхаа мэдрэмжээр суусан одоо юу гэдгийг энэ зүйлээр сэтгэл зүрхээр яндан гэдэг зүйлийг одоо урлаад ингээд хөдөлмөрлөөд ингээд амьдрах гад ингээд зүтгэж байгаа хүнд амьдрал одоо урам зориг харилна гэдэг бол үнэхээр том тусаа. Бид нар бол монголчууд ярьдаг штэ тийм ээ. Нэг юм сайхан сэтгэлтэй хэн нэгэндээ дэм тустай ингэж явдаг ийм ард түмэн гэдгийг бол ер нь монголчууд ярьж л байдаг. Тэгэхээр ийм одоо сайн үлсийн аян цаана том ийм сайн үлсийн аян ийм зүйл явж байгаа учраас энэ суглаанд маань идэвхтэй оролцоороо монголчуудаа идэвхтэй оролцоороо тэгээ хийж байгаа лайвыг сайхан шеэрлээд ингээд одоо нэг суглаа 50,000 тийм ээ 50,000 юм байна. Нэг суглаа 50,000. За тэгээд одоо супер астан бол мэдээж одоо энэ сууж байгаа энэ альбард 30 маркийн одоо энэ тансаг зэрэглэлийн одоо энэ машиныг бол азтан аван. За тэгээд 17 Pro Max ингээл сая төгрөгийн 3 азтан 500-ийн 5 азтан тэгээд маш олон одоо ийм одоо азтан тодорхоор ийм өргөн хэмжээний би бол ерөн суглаа харж л байдаг л энэ тийм суглаа зөндөөл явж идэг тий. Тэгэхээр ийм одоо олон ийм азтан тодорсон ийм суглаа бол ер нь байдаг шүү дээ. Ер нь ховор тийм ээ. Яг хүмүүс одоос нэг
юмны бас нэг наад цаатыг бас нэг ойлгодог хүмүүс бол ойлгохоор ер нь бол одоо их ойлгодог болсон доо. Ер нь ингээ ойлгодог болсон. За тийм мэддэг болсон тий. За энэ бол нэг ийм ашигын бус суулаа явж гин гэдгийг бол айл хэзээний дүгнээд ойлгоцсон байгаа. Цаана нь одоо ямар одоо сайн үсэ. Одоо эднэр маань энэ хоёр маань одоо зөндөө олон айлаар ороод ингээл тийм ээ. Бид нар чинь нэг ийм сэтгэлээрээ л явж байгаа шүү дээ. Ингээд нэг хоолных нь юмыг нэг гэрийнх нь одоо цагаан бүрээсийг нэг хулдаас нэгээ солио өгнө гэдэг чинь энэ чинь хүний сэтгэл واخгүй. Тэгэхээр ийм одоо сэтгэл зүрхтэй ингээ явж гинэ гэдэг бол За лайв чашиг шеэрлээд. Манайхан тий сайхан лайва сайхан шеэрлээд итгэвтэй сайхан өдрөө сайхан ороод ир тийм ээ. Тэгээд ингээд одоо юу гэдгийг энэ нэг монгол хүний сайхан сэтгэл за монгол хүний нэг юм аз жондогоо үздэг энэ бол зүгээр одоо нэг юм тий хүний л одоо юу штэ сэтгэлийн асуудал штэ за нэг азаа үзчихье үнэхээр одоо азаа үзчих тэгэл ингээд суглаанд ордог тийм ээ янз бүрийн одоо юугаар азаа үздэг штэ тэгэхээр итгэвтэй оролцож ирээд ингээд энэ суглаага яг одоо нэг юм ашигын одоо бус ийм суглаа явж гинэ гэдэг бол ер нь ойлгоцсон байгаа авах гэж бодож байна би ойлгочод байгаа юм чинь одоо манай пэйжийг дагдаг одоо энэ усууд бол бүгдөө л ойлгоцсон баг. Одоо яг энэ бас их гоё шүү. Энэ ер нь од хиймэр гэсэн юмны үүдээс хараад зогссон шүү дээ. Тийм биз дээ од хиймэр гэсэн. Од хиймэр гэсэн одоо энэ сайхан яг ингээ хараад зогссон байна шүү дээ. Хараа суудсан байна шүү дээ. За тэгээ лайва сайхан шеэрлээд өгчих. За тэгээ би та бүхэн бидээ сайхан лайва шеэрлээд. Би одоо сайхан нэмэгдээ сайхан ороод руу шүлэг уншнаа. За шүлэг уншаад өгчээ тий. Одоо ер нь бол сайхан ярихаасаа илүү тийм ээ сайхан шүлэг уншия. За усуудаа бас одоо ингээд нэг юм шүлэг гэдэг зүйл чинь бол хүнд ингээ ухаарл өгж идэг ийм зүйл шүү дээ. Тэгээд нэг сайхан шүлэг уншия. За тэгээ болж игэл одоо дуусан ч яа тий. Маахгүй шүү дээ сайхан. За тэгээ гол нь бол ерөөсөө одоо энэ суглаанд оролцоол цаанаа бол энэ ган төмөр гэдэг энэ одоо мундаг тий энэ амьдрах гэж зүтгэж байгаа энэ залууд тус болно нэг одоо юу гэдгийг сэтгэлийн дэм болно гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй байх энэ суглаа тийм үү хөдөлмөр чадвартай болно энэ хүн чинь хөлтөө энэ хүн чинь нэг ингээд монголчуудын нэг урам зориг хайр хүндэглэлийг ингээд аваад ирэхээр хүн чинь улам одоо урам зориг орж ингэж энд нь одоо та бүхнийг урам дэм тусуулаарай л гэж байгаа. Энэ суглааг авснараа та мэдээж азаа үзчихнэ. Хоёрдугаар одоо энэ залууд одоо сэтгэлийн дэм болоод явж байгаа гэдгээл бид нар сайхан юм авч байгаа суглаа маань одоо ирэхэд нэг оюуны аялалд явж байгаа шүү гэдгийг бас та бүхэн сайхан ойлгоцсон. За бас нэг зарим нэг хаалуулж комментж байгаа хүмүүс байна. Ланд хүрэн 600 Lexus 600-ийн суглаа 30k байж тээ гинэ. На тэр Lexus 600 30k-ийн суглааны хараарай. За 10 мянга гэсэн байна. 11 мянга гэсэн удаа хийж байгаа. Манай машины суглаа ерөөсө 2200 хүн шүү манайхаа. Манайх суглаад 50 мянга гэж байгаа ч гэсэн суглааны тоо маань ерөөсө 2200 суглаа гарна гэдэг. Яагаад юм бэ? Алж чадахгүй гэдэг сонь юм яриад ингээд бас нэг хүн хаалгах гэж ядах юм бас их байх юм а тий. Яг гоо энэ ийм л зүйл байгаа байхгүй юу? Суглааны мөнгөн дүн багасна гэдэг бол суглааны тоо өксөд өвчих байхгүй юу? Одоо 11 мянга гэдэг юм уу? Ланд одоо тэр эдэг нэ 600 Lexus 600 дээр 11 мянган хүн орж ийна гэд. Энэ 50 мянган төгрөгөөр одоо ерөөсөө 2200 орж байна. 2200 суглаа гэсэн нэг хүн 3 суглаа авах чинь 700 дотроос азаа авчих. Тийм л одоо зүйл байхгүй та. Тэгэхээр та бүхний маань суглаа хожих магадлал маань маш өндөр болж өгнө гэсэн. Энийгээ сайн ялгаж салгаад ойлгох хэрэгтэй. Тэгээд дээр нь одоо энэ суглаа явагдаж байгаагаар цаанаа нь одоо бас ямар үр дүнтэй юм юу гаргаж байгаа энэ залуучууд юуны төлөө зорж одоо ингэж явж байгаа гэдгийг бол тодорхой ойлгож байгаа гэж би бодож байгаа. Монгол тэгээ бас нэг аюул сайхан хаалдуул хүмүүс хүнийгээ бас хаалдуулж чадах юм а тийм ээ. Оо яасан архиуч нь уу яах ч нүг нь. За бид хоёрын одоо энэ лайв бол ганцхан өнөөдөр ингэж эхлэвгүй. За та бүх маань бат сайхан балтанд орж одоо бид хоёрын лайв яг үндсэн лайв явж байгаа пэйж боцгонаа. Өнөөдөр их болтхоос бид хоёр маань гуугаад ингээд цаас ингээд сайхан цуг хийгээд өгөөч гэсэн. Энэ их болтох маань өө тэглгүй яг миний хоёр дуу сайхан буйны үйл ажиллаж байгаа юм чинь ахын дэмжид өөр нэг лайвд өгөө гэсэн болохоос тий. За тэгээд нэг мэдээж нэг олон талаа тэнэг бодолтой хар буруу бодолтой хүмүүс
байлгүй л яг хөө тэгээд тиймэрхүү дургуумс гараа явцсан ээ тийм ээ. Тий. Ер нь ялгаж салгаж ойлгоод дургу бол битгий үз гэж байгаа тийм ээ. Үзэх хүсэл байхгүй, сонирхол байхгүй битгий үзээ ингээ гарчих. Заавал хүнийг харлууж, заавал хүний одоо лайвнд орж иж элдв бос одоо юм бичиж чагаар зүгээр л гараа авчих л та. Цаана одоо үзэх юм зөндөл байж байгаа гэдэг. Энэ сошиал орчин гэдэг чинь одоо гэхдээ хүмүүс бас нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Бид нар чинь энэ нийгмийн хариуцлагын өрөөд маш олон айлуудад тусдсан болж өрх толгоолсон өрх толгоолсон ээж болон өндөр насны маш олон айлууд гараа сунгаад хүнсэнд нэмэр удаад энийг хэрэгээр ингэ заах нэг л тий. лайв таслах гал зориудаар ингэ лайвыг гацаах тий таслах зориултаагаар ингэж одоо залгаж байна. Тэр 30 мянган төгрөгийн суултаа авах гэдэг бол 30 мянган суултаа лайв орч үзээрээ. Тий, ер нь бол тий. Тэгээ 12 мянган суултын суултаатай 30 мянган суултааг үзэхэд авах гэдэг юм тийш очоод. За манайх бол 50 мянгад 2200 суултаа гэж байгаа шүү манайхаа. 2200 суултаа. Нэг хүн хичнээн суултаа авсан болно гэж байгаа. За биднийг одоо ингээд заллалгийн худлаа зовирчдгэн за та бүхэн маань бацаахан балдан дооч гэдэг тийм ээ. Та бүхэн манд ороод дагаад бид бүхнийг хийж байгаа, бүтээж байгаа, явж байгаа. Бид бүх нэг үслийн юмнуудаа ингээд задгаагаар тийм ээ. Бусдад нээлттэйгээр тавиад явж байгаа шүү. Та бүхэн маань ороод үзээрэй. Энэ тэгээд бит хоёрыг танихгүй байж бит хоёрыг хадлуулж юм бас хоёр аригцсан нэмцсэн ярьж ин хамаагүй. Үнэхээр нэр харамсалтай. Битгий тийм өчүүхэн арчаагүй бодолтой байгаараа Монгол залуучууд тийм. Энд чинь бид нэр сайн үлсийн хаяа явуулж байгаа. Нэг ам бүлийн 5 хүн гэр бүлийг ад жаргалтай болгохгүй цаашлаад тэрхүү залууд амьдрал бэлэгдэх гэж хаалгаанд нь оруулах га нэг өдөр эмнэлэг дээр цаг аваад тэгээ явж байгаа залуучууд шүү. Ер нь бол яг хөтэ ийм байдгийг хүнд одоо нэг 50000 төгрөг тийм ээ 1000 төгрөг хандуулж чаддаггүй тийм уусууд одоо энэ элдв бусын юм ингэж бичиж орж ирдэг. За ийм байдаг. Ер нь бол энэ хүнийг харлуулж байгаа хүнийг одоо янз бүрээр хилж байгаа уусууд бол өөрснийх нь одоо тэр бодол сэтгэл одоо яг тэр бичиж байгаа комментойгоо адилхан юм одоо юм хар бараан ийм згсэн нэг юм байдаг шиг бай. Ийм одоо зүйл байдаг юм а. Энийг бол энэ фэйсбүүк сошиал орчин дээр бүр бас одоо мэдж байгаа дуу тэгээд энэ зориудаар одоо нууцсан дугаараас одоо залгаж энэ лайв таслах зорилготой ингэж орж байгаа хүмүүс маань за миний энэхүү лайвд орж ирж байгаа хүмүүс маань лайв цаашаа шеэрлээд маш олон хүмүүс түргээд өрөө. Өнөөдөр бичлэг пост рeel орцсон байгаа. Гант төмөр залуугүйндээ очиод тэрийг бүрэн бүтэн янзлаад өгсөн байгаа. Шинэ хулдаас за шинэ хөшиг те цагаан дотор цаваан цавг за тэгээд гадуур цагаан бүрээс бид нар өөрсдөө очиод тэр юу нэ солонго шатны хулдаас болсон бас залуу гэр бүл залуу бизнес хийж байгаа нэг хоёр гэр бүлийн хоёр хүн байсан бас нэг дүүтэйгээ ярьжсэн бас өөрөөр тэр маш мондо залуучууд байсан. Бид эдийг оноо тэгээд таад маань ийм сайхан буйны үйл ажиллагаа хийж байгаа юм байна. Манай зүгээс ингээд шалны хулдаас энэ дотор цавг ингээд бэлгэлье гэд өөрсдөө өнөөдөр бүр ирээд тавьж өгсөн. Хулдаас сайхан тавьж өгөөд цав мог нь хийлцгээд бид өдөө гэрээ бүрсэн солиод тэгээд хөшөө мөсмөн цуг хийлцээд ингэж байжгаад явцгаасаа хаалдуулах дуртай хүмүүс маань тэгээд сайхан гарчин үсттэй энэ бид ингэдэг юм л да хүн тусуулж чадахгүй зүгээр харлуулах гэртээ уцаа буудан дээр хөвтөөд тий сайн сайхан зүйл бодохгүйгээр ингээ хар энерги зацаа байж байгаа хүмүүсийн ажил үйлс нь яаж битвэ өөр хүүхдийнх нь ирээдүй тийм үстэй энэ чинь зүгээр сайхан хүмүүс л ингээ бичлэгээр лайв хийгээд энэхүү залуудын амьдрал хайрлая гэдэг хандив аяныг өрнүүлээд энэхүү альбарт 30 машина сувлаанд оруулчихъя гэр бүлд нь бэлгэлчихъя гэдэг энэ чинь хэрэг зүйл яриа байж байгаа хүмүүсийн лайвын дундуур ингээ хар бараан зүйл бичээд ороо хүмүүс их орж ирдэг юм байна. Гэтэ тэр хүмүүсийг бид нар бол их оошоогоод шаардлага. Ер нь тий тэнэг хүний үгийг тэнэг хүн авдаг гэдэг нь шүү дээ. За тэгэл гоо мэдээж одоо ойлгож байгаа улсууд бол маш олон байгаа. Ойлгож байгаа энэ суглааг ойлгоцсон. Цаана суглааг аван да хазаа үзэндээ тий. За цаана одоо энэ залууд болсон юм туслах ийм сайхан сэтгэлийн юм одоо зүйл бас явж байгаа юм байна гэдгийг ойлгоцсон маш олон улсууд байгаа. Тэр улсууд маань бүгд ялгаж садгаж ойлгоод сөрөг бус эргээр харах хэрэгтэй гэж байна хүмүүс те. Ер нь бол эргээр хараад явах хэрэгтэй. Заавал одоо энэ тийм ээ. Их алдах юм байна бүр харлуулгасан ингээд гоё сайн явж байгаа зүйл явж байгаа юмыг нэгээд зогсоох гэсэн юмс айгүй их үгүй. Ер нь бол одоо ингээд энэ нууцсан дугаараас эдгэр чинь нөгөө нууцлчаар нөгөө блокж болдгоо байхгүй. Ингээ блоклогч болдгоо заавал нууцсан дугаараас ингэж орж залгаж байгаа. За би ер нь одоо энэ ямар хүмүүс ингэж байгаа мэддэг дөө. Ер нь бол одоо цаанаа бол ингээл мэдчил байна да. Тэгээд
За ингээд тэр ч яг уу те. За сайхан гол ажил болох юм байна. За тэгээд одоо нэг машин харуулна тийм ээ. За тэгээ. Одоо сайхан ярьж байгаад гадна тал одоо энэ дотор тал ер нь машиныхаа юунуудыг нэг сайхан харуулчих. За манай өргөл маань. За сайхан лайв аваад гараад. За машинаа нэг харуулаад өгье даа. За машинаа нэг сайхан дуурж харуулаад. Форд 30 маркийн машиныг нэг сайхан дууруулаад өгч. За Форд 30 маркийн. За ингээд яриад яг сайхан эзэн нэмсэн сайхан юуг яриад явсан. За 2018 онд үйлдвэрлэгдсэн тийм ээ. 2500 хабрид мотортой full time одоо манай Монголын нөхцөд хамгийн тохиромжтой ийм сайхан альбард машин байгаа. За Суперастны маань шагнал энэхүү машинагаа та бүхэндээ бидэд маань хүлээлгэн өгөхөөр яарвчлан ажиллаж байна. За хүмүүс ч одоо яасан ч гэдэг юм. За та бүхэн харж байгаа өмнө харж байгаа 2018 оны Совдон цагаан өнгөтэй юу шүү альбард машин маань инх харагдаж байна. За мэдээж хамгийн том макс хэмжээтэй өвлийн дугуйг нь тавьж өгсөн. За 4 цоошны өвлийн дугуйтай за өвлийн бүхүүлгийг хийгдсэн ийм сайхан унаа байгаа. Совдон цагаан хөлгийн маань эзэн тодорхой ойрхон байгаа шүү манайхаа. За та бүхэн маань сайхан тий лайв сайхан цааш нь шеэрлээ цулаанд байгаа идэвхтэй оролцоод өгөөрэй. За 2018 онтой 2025 онд орж ирсэн ийм сайхан унаа шүү манайхаа. За машинд бол хийх зүйл үүж байхгүй. Маш гоё арьсан салбантай, шаргал арьсан салбантай. Тэмээ хойноос салангад суудалтай, чебрушка дэртэй. За суудлууд маань бүгд халддаг, хөөрдөг. За цагаан зураас мэдэрдэг, урд машина дагдаг. За ийм сайхан Совдон цагаан машин байна. Та бүхнийхээ машиныхаа суглаанд идэвхтэй оролцоорой гэж та бүхнийг уриалж байна. За энэхүү машины суглаа маань нэг суулаанд 50,000 төгрөг гэж байгаа. За супер шаардсан энэхүү 2018 оны Совдон цагаан альбартыг хоочин. За мөн тэмээ 2000 За мөн 2018 онд альбарт машины эзэн болохоос гадна iPhone 17 Pro Max-ийн эзнийг ширхэг сая төгрөгийн 3 азтан 500,000 төгрөгийн 5 азтан гэдэг нийтдээ 10 азтантай ийм машины суглаа явуулж байгаа шүү. За та бүхэн маань энэхүү суглаанд оролцсноор ган төмөр гэдэг нэг сайхан залуугийн амьдралд итгэл бэлгэлэх юм аа. Бид маань энэхүү суглааныхаа орлогоноос ган төмөр гэдэг залуу маань одоо хөлний бэртэлтэй, маш хүнд бэртэлтэй явж чадахгүй болсон байгаа. За энэхүү залуугийнхаа хөлний хаалханд нь бүтэн оруулахаар ингээд зардлын 100% даахаар ингээд бид маань шийдээд энэхүү суглаагаа явуулж байгаа. Зя дотор нь хаал номгоод тэний сахаар цойдол маглаж байна. Яа ингээд лоовер чи шүү гэж. За тэгээд лоовер ч мөөрч гэдэг хүмүүсэн дээр бат сайхан балдан дож гэсэн фэйсбүүк байгаа. Та пэйж хуудсуугаа та тийшээ ороод бидний хийж байгаа энэ лайв суглааны эрт явагдаж байгаа ингээд өмнө хийгдсэн бүх бичлэгүүд байгаа. Та бүхэн ороод үзээрэй. За энэхүү сайхан унаага азтандаа өхөр бидэд маань ингээд лайва хийгээд ингээд явж байна. За бүх суудлууд маань халдаг, хөөрдөг тийм ээ. Маш гайхалтай юм оноо байгаа шүү. Хийх юм их зүйл үүж байхгүй. Яа. Сайхан та бүхэнд ингээ харуулчих. За ийм сайхан шагаал арьсан салонтой арьсан суудлууд маань халж хөрдөг. За урд өрүүл маань хална, урд машина дагна, цагаан зураас мэдэрнэ. За автомат хоолны систем, автоматар гэр шилжүүлэх. За суудал санах гэдэг дээрээс машинд байх ёстой бүхэл опшн байгаа шүү нөхөө машинд маань. Full option тий. За та бүхэн маань энэхүү суглаагаа авснаар тийм ээ. Ган төмөр гэдэг одоо бид хэдийн маань пэйж хуудсан дээр яваад байгаа нэгэн сайхан залуу байгаа. Нийгмийн эмдэгт ахуйд өртсөн маш хэцүү амьдралтай залуу байгаа. Бид хэд маань тэрнийхээ одоо хөлөндөө маш хүнд гэмтэлтэй байгаад ингээд явж чадхааргүй болчихсон. Хөрх юм нь уул нь нэг нүдэ 100% хараагаа алдсан. Тийм ээ. Зүүн нүднийхээ хараа 100% байхгүй болсон. Баруунууд маань 9% хардаг гэсэн ийм залуу байгаа. За та бүх маань бат сайхан балтанд орж гэдэг тийм ээ. Одоо пэйж хуудсан маань ороод нөхөө лайв суглааны маань талаар дэлгэрэнгүй мэдээллийг мөн энэ ган төмөр гэдэг байгаа залуугийн өөрийнх нь ярьсан яриа бичлэг тийм ээ бүгд байгаа. Та бүхэн идэхгүй бол ороод үзээрэй.
Зия. За сууцгаая. Зама. За. За одоо машина бол сайхан танилцуулчлаа. За тэгээд энэ сайхан Accord 30 маркийн одоо good option. За option өндөртэй. За машины суглаанд орё гэж байгаа бол нэг суглаа 50,000. Нэг суглаа 50,000-аар ингээ гарч байгаа. За тэгээд суглаандаа сайхан идэвхтэй оролцоод за ингээд азтан болохоос гадна бол за нэг ган төмөргээд одоо нэг залууд те залууд тийм ээ энэ нийгэмд одоо амьдрах гэж зүтгэж байгаа энэ хөдөлмөрийн чадвараа бол баг бүрэн алдсан юм байна шүү дээ тий. Тэг ер нь гэхдээ сэргэх боломжтой ийм залууд нэг урам зориг хайрлаж ингээд энэ суглааг авснараа та тий энэ залууд бас амьдрал ажил хөдөлмөрөх урам зориг хайрлах ийм одоо сайн үсэн юм явж гинэ гэж харах ёстой шүү. За тэгээ суглаандаа сайхан хөдөлгөөн орж ирээд за ингээд суглаагаа аваад үзье. За энэ бол Супер Астон Alphard 30 маркийн автомашин. За тэгээд iPhone 17 Pro Max. За сая төгрөгийн 3 азтан 500-ийн 5 азтан гэсэн ийм одоо азтан олон азтан тодруулсан ийм одоо суглаа. Дээр нь за энэ олон азтнаас гадна цаана одоо энэ залууд л одоо тэгээ урам зориг хайрлах энэ зүйлэл одоо гол чухал зүйл явж байгаа учраас маш их одоо идэвхтэй сайхан энэ суглаандаа идэвхтэй сайхан хамгаалаад ингээд ороод ирээ байна. Тэгээд зүрх тайг тарж байгаа бүх улсуудаа баярлалаа. Лайвыг хүлээж авч үзэж байгаа наанахтаа маш их баярлалаа. Тэгээ ер нь бол сайхан дэмждэг ийм одоо болцсондоо тэгээд монголчууд бол юмыг одоо зөвөөр харж ойлгож зөвийн одоо бурууг нь ялгаж ингээд салгаж сурсан ийм ард түмэн. Тийм учраас суглаандаа сайхан идэвхтэй оролцоод энэ суглаанд оролцсноороо та мөн цаана нь одоо нэг хүнд одоо сайхан амьдрал юу ажил хөдөлмөрлөх тий урам зориг хайрлах ийм зүйлэл байна гэдгийг сайн ойлгох. Тий тэгээд бас өргөт толгуулсан ээж аав өндөр настангууд тийм нэлээ одоо айлуудад бид нар бас хандивын гараа сунгаад хүнснийх нь зүйлээр хангаад явж байгаа. Тэргээс ихсэн өргөжлүүлээд явж байгаа. Өнөөдөр хүртэл нэг хүн бас юм хом тий үгээр гэжсэн тийм ээ. Бид нартай ер нь бол тэр ган төмөргийн залуугийнхаа мэдээллийг таны пэйж дээр байгаа хүмүүс яг мэдэхгүй байгаа. Сайн тайлбарлаад. За тэр далгаагаа өндөр байж болохгүй юм болоо да тий. За ямар албаар ах та тий. Зөрүүдээр одоо ингэж залгаад ингэж. Тий энэ миний пэйж хуудсан дээр бацаахан болдон дээр чи пэйж хуудсан дээр бас бүх мэдээлэл нь байгаа. Бүгд тавигдсан байгаа. Ган төмөргийн залуугийн өнөөдөр хүн бид нар ган төмөргийн залуугийнхаа гэр орныг янзлаад гадуур цагаан бүрээс дотор цагаан бүрээс за хулдаас цавг тий. Солонго хулдаас тий. Солонго хулдаас юу лээ? Солонго шалны хулдаас гэсэн. Залуус маань өнөөдөр бид хэдтэйгээ бас хамтраад ирээд ингэж явсан шүү. Та бүхэн маань тэгээд нэг бодлоо гэж бодоод байгаа хүмүүс маань бас групп рүүгээ ороо тийм ээ. Пэйж рүүгээ ороо тэгээд та хараарэ. Мэдээллүүдийг харж хэрэгтэй шүү дээ тий. Бас ингэж хүн халуух тухтай итгэх хүмүүс байна л да. Шаад өөр зураг тавьсан хуурамч аккаунтаар ингэж орж хадгалсан хүмүүс зөндөө их байт юм байна. Зөндөө. За тэгээд одоо оргилын маань тийм ээ Балдан дорж дүүгийн маань одоо явуулж байгаа энэ суглаан цаах идэвхтэй оролцоод өгөрөө. Тэгээ манай ямар байж байгаа юм бол ер нь харьцангуй одоо бас одоо Монгол ах хотгойг ойрхон Монгол одоо юу гэдгийг юу шүү. Нэг юм сайхан сэтгэлийн Монгол хүний хүн чанарыг одоо ойлгоцсон ийм усуд байдаг. За яг хуу дунд нь одоо ганц нэг ийм одоо ийм усуд зөндөл байгаа шүү дээ. Дорж ирдэг одоо сөрөгийн бичдэг ийм усуд зөндөө байдаг. Харьцангуй багасч байгаа. Над дээр бол ялангуяа энэ бусад улсуудаас арай нэг яхан илүү зүйлэн тэрл байдаг. Гэтэ дэмжиж байгаа маш олон улсууд байгаа. Бидэртээ бол баярлж байгаа. Одоо лайвыг үзэж байгаа, лайвыг шеэрлж байгаа. За энэ лайк зүрх дарж байгаа. Тийм ээ? Энэ бүх улсуудаа баярлалаа. Энэ улсууд бол бүгд одоо энэ одоо суглаанд оролцож, тийм ээ? Назаа үзэж, дээр нь одоо энэ залууд одоо бас тийм ээ? Урам зориг тий хүнд одоо урам зориг л хэрэгтэй шүү дээ тийм ээ амьдрах урам зориг өгнө гэдэг бол тэр хүнд маш том тус واخгүй да хүнийг одоо нэг сайхан урам зориг тийм ээ өгөөд ингэ явна гэдэг тэр хүнд сэтгэлийн хүн чинь сэтгэлийн амтан байхгүй хүн сэтгэлийн одоо урам зориг өгөөл явахд зүгээр сэтгэл устдаг байхгүй хүнийг унтраагаал доош нэгээд ах юм бол одоо сэтгэл санааны одоо юу гэдгийг
Тэгэл гутралд ороод Гутралд ордог ийм усуд байгаа. Харьцангуй одоо намайг бол одоо ингээд бас одоо эрдэнэ усаар хэлдэг л дээ. Би одоо харьцангуй одоо гайгүй. За тэр нь бол гайгүй. За яагаад одоо ийм байна гэвэл би өөрөө сэргийн хүн байсан. Би бол одоо ёстой нэг хаал үзэж халуун чулууд болоод хашир суусан гэдэг шиг би бол ийм сэтгэл санаагаар нь гутраад унаад байдгүй. Яах вэ явж л вэ гэх. Гол нь би одоо энэ дүүнрээ явуулж байгаа ийм одоо азтан олонтой тийм үү одоо азтан тодорх олонтой дээр нь одоо ийм сайн үсийн аян хийж байгаа ийм учраас би үнэхээр одоо энэ сэтгэл зүрхээрээ дэмжиж за нэг лайв хийж өгсөй маа гэдгээд одоо үднээс одоо ирээд ингээ лайв хийгээ сууж байгаа тий. Бид хоёр маань бас символ тагтайгаа холбогдоод бид нар нэг юм алдаг үргээ залууд ингээд хамтын үйл ажиллагаа явуулж байгаа. Нэг дэмжээд нэг сайхан бидний явуулж байгаа үйл ажиллагаа дэмжээд нэг лайв хийгээд ирээд нэг лайв хийгээд өгөөч гэсэн чаар зөвшөөрөөд тэгээ одоо ирсэн ингээд энэхүү Суглаанд явуулж байгаа Альберт 30 маркийн автомашин дотроос бид гурав лайвдад байж байна. За яг энэ залгаад ганд мууцлалтанд дугаартай хүн бол би зүгээр Wi-Fi-аар ороогүй л та. Тэгэх юм бол сүлжийг нь хаагаад орчихно л та. Одоо энэ нэг шууд нэг хувь датагаар орж байгаа учраас юу хаах боломжгүй болчиход байгаа хгүй нэг сүлжээ хаах боломжгүй. Тэгэхээр лайв зөвчих гээд байгаа учраас салгаад одоо ингээд ярьчих. Ямар ч байсан ойлголтыг өгөөд ингээд энэ ийм суглаа тэгээд үүнийг сайхан бас дэмжээд олон хүн дэмжиж байгаа. Одоо хоёр дүүдээр маань одоо сайхан дуучин маань ирж бас сайхан айдуугаа өргөө те. Суглаанд нэгдэж ингэж орж байгаа шүү. За энэ одоо бас нэг юм цаанаа бас одоо те энэ сайн үсэн аян одоо түгээсэн энэ сайхан сэтгэл энэ монголчуудыгаа бас нэг айлгч гэсэн бас нэг өдрийнх нь одоо юу гэдгийг хоол хүнстэй нэг одоо урам зориг өгч ингэж явж байгаа учраас маш олон улсууд дэмжиж орж ирж байгаа. Миний өвч гэсэн энэ зүйлээр одоо бас дэмжиж ингээд оролцоод ингээд явж байна. За өөр одоо ярьж хэлэх зүйлүүд юу вэ? Хандуун суглааныхаа талаар бас дэлгэрүү сайхан яриад. За сайхан машинаа тайлбарлана. Да манай оргил маань. За машин бол үнэхээр одоо бүгд оршин бол өндөр. За энэ машин байна. Би одоо яачгүй одоо энэ дотор суусан. За лайваар бол харсан. Машиныг бол лайваар харсан. За өөрөө орж ирээд ингээд суугаад одоо энэ дотор талын одоо салон тийм ээ. Энэ одоо он энэ пүүл овшин энэ зүйлүүдийг харахад бол үнэхээр одоо авсан хүн, азтан болсон хүн бол үнэхээр одоо өстэй нөгөө харамсах зүйлгүй тий ийм одоо сайхан төмөр үлгтэй болох юм байна. Энийг одоо цагаан сараас өмнө төлөвлөж явж байгаа юм уу? Тийм ээ. Цагаан сараар нэг одоо сайхан уламжлалт баяраар нэг ийм сайхан машинтай болоод нэг айлаа. Нэг сайхан нэг гэр бүлээрээ сайхан аз жаргалтай халуун дулаан ингээс аз одоор авсан унаагаараа. Тэгээд ард нь одоо сайхан буйны үйл хийгээд буян үйлдээд ингээд сэтгэл санааны хувьд ч гэсэн одоо нэг сайхан аав ээж ахын дүүсээрээ амар саднаагаараа сайхан айлчлаа золгууд хийгээд явах бас сайхан да сэтгэл өндрөл байх хэвээр юм харагдаж байна. За тэгээд одоо лайвыг үзэж байгаа усууд цааш нь сайхан шеэр хийгээд группүүдрөө шеэр хийж яваарай. Ер нь шеэр гэдэг зүйлээр л олон хүнд хүрдэг. Тэгэхээр одоо за энэ шеэр гэдэг зүгээр л нэг хуруу хөдөлгөөл ингээд шеэрлээд ингээд явуучих шүү дээ. Юуг нь одоо шеэрснээр танаас юу ч унахгүй, юу ч гарахгүй тийм ээ. Зүгээр сайхан нэг юм дэмжээд ингээд сайхан шеэр хийгээд явуучаарай гэж. Гомор байгаамаа. Би ч одоо тэгээд гоохосоо илүү бас гооч чадахгүй бас загнаж байгаа юм шиг гоочдаг нэг. Тийм байлээ тий. Шир дээр л гээд. За Монгол иргүний тий. Байгаагаараа шүүтэй тийм ээ. Зан шүүтэй. Чин буруу зүйл бишээ. За та бүх маань энэ хүү амьдрал төлөвлөх Альберт 30 машиныхаа авт сулаанд тийм ээ. За сулаандаа идэвхтэй оролцоороо за нэг сулаа маань 50,000 төгрөг гэж байгаа шүү. Лайв үзэж байгаа хүмүүс дахиад нэг хэлчихье. Тэгээ нийт 2200 шиг сулаа гарах шүү манайхаа. Нэг тийм хитээ 10,000 хэдэн сая ашиг гараад байгаа юм байна. Сулаа маань ашигын бус сулаа байгаа шүү. Та бүхэн маань тэгээд энэ сайхан амьдрал төлөвлөх Альберт 30 машины сулаанд идэвхтэй оролцоороо та бүхнээс уриалж байна. Та бүхнийхээ сулаа авах эртсээр тийм ээ сулааны одоо идэвхчлэлтээрээ бид хэд маань яаралтайгаар ган төмрийгөө одоо хөлнийхээ хатанд оруулахаар бид маань бэлдэж байгаа. За маргаашнаас мөн ган төмрийгөө дагуулад бас эмнэлгээр явахаар цаг бүх юм авчихсан байгаа. За өнөөдөр бас ган төмрөндөө очиод тийм ээ Эрдэнэ чойдонд очиод сайхан гэрийг нь сайхан янзлаад өгсөн байгаа. Та бүхэн маань тэгээд бат сайхан балданд орж гисэн пэйж руу ороод тийм ээ бид хэдийнхаа юу хийж байгаа яг үнэнд хотлоо яриад байгаа мó үнэн яриад байгаа мó гэдгийг та бүхэн ороод хараарай. За тэгээ та бүхнээсээ бас суглаанд идэвхтэй оролцоорой гэж хүсье та. Тий, суглаандаа сайхан идэвхтэй оролцоод за тэгээд одоо залуудаа амьдрал сайхан бэлдэглээ тийм ээ амьдрал итгэлийн сайхан бат сайхан болдонд орж гисэн пэйж хуудас руу ороод энэ одоо ямар хүнд одоо тий урам
итгэл өгөх гээд байгаа. Тэрийг харчих ямар хүн туслаад ямар айлуудад туслаад одоо ингээд сайн үлсийн ханыг хийгээ яваад байгаа. Энэ суглаа ер нь ямар учиртай суглаа болоод ингэж явж байгаа. Ашигын ус гэдгийг нь бол ингээд энэ зүйлүүдээс ороод харчих юм. Зүгээр одоо нэг азаа үзээд тийм ээ автомашин авах гээд байгаа даа биш байхгүй. Энэ цаана маш том сэтгэл юм явж байгаа л гэж харж байгаа. Та бүхэн маань одоо нэгэн сайхан залууд ингээд амьдрах хөлдөрөө босоод явах тийм шүү манайхаа. Тийм учиртай суглаа байгаа шүү. За тэгээд супер азтан маань 2018 оны альбаар 30 совдон цагаан өнгөтэй пул опшн дэргийн азтан болно. За мөн 17 Pro Max маркын гар утасны нэг ширхэг сая төгрөгийн 3 азтан 500 сая төгрөгийн 5 азтан гэдэг нийт 10 азтантай ийм суглаа байгаа шүү манайхаа. Та бүхэн маань улаан тасаахаа идэвхтэй оролцоо тийм ээ ганц төмөр залууг маань хурдан хаалганд нортон тусдын болоорой гэж та бүхнээс хүсэж байна мөн. За мэдээж тэгэлгүй явах. За тэгээ лайва сайхан шеэрлээд за дэмжиж байгаа бол сайхан комментоо бичээ те. За зүрх лайв тарж байгаа шууд бол зөндөө байна. Энд нь баярлалаа. Бас сайн сайхныг л хүсье. Тэгээд энэ спорт амьдрал бэлгэлэх Альпарт 30 маркийн автомашин гэхээр бас их гоё шүү. Амьдрал бэлгэлэх альпарт 30 маркийн автомашиныг суглаад одоо ард түмнийгээ тийм ээ ард түмнэрээ сайхан орж ирээд нэг сайхан одоо залууд амьдрал бэлгэлээд явна гэдэг бол энэ бол хүнд бол нэг юм бэ бас энэ өстө үнэхээр нэг юм бахархал байхгүй. Тэр хүнд одоо нэг амьдрал бэлгэлээд нэг урам зориг хайрлаа. Тэр хүн чинь зүгээр суугаад би одоо ядарж ийн зүдэрж ийн гэж одоо юу гэдгийг зүгээр суусангүй шүү дээ. Нэг нүд нь одоо бүр харахгүй, нэг нүд нь 9 хувийн хараатаа хүн битгий л өнөөдөр дөрвөн мөчин зүгээр ажиллаж байгаа хүн биш. Дөрвөн мөчин зөв зүгээр ажиллаж байгаа. Би эргэтэн саруул байж байгаа хүн өнөөдөр тий зүгээр одоо би ядарч зүдэрж ийн гэсэн ийм одоо байр байдалтай л явж байгаа шүү дээ. Бид нар бол энэ юу гэдгийг намайг бол одоо ингээд ажил хийгээж янз бүрийн юм хийгээж гэдэг. Ажил хийгээд явж штэ. Тэг би энэ фэйсбүүкээр тийм ээ би одоо энэ нэг сайн үлсийн одоо энэ аяны энэ суглаанд би сэтгэл зүрхээр ороод лайв хийж байгаа. Би одоо энэ миний сэтгэл зүрх үстэй. Тэг. Тэгэхээр ийм одоо зүйлийг бол хүн чанаар гаргаж ингэж одоо бас дэмжиж ингэж оролцох ёстой юм аа. Тэгэхээр энийг сайн ойлгоорой. За өөр одоо сайхан ярих юунууд байна тий. За энэ хүү альпаар 30 маркийн автомашин маань суглаа маань. За мэдээ супер азтан альпаар энэ машин оожно. За хоёр дахь азтан маань iPhone 17 Pro Max гар утсыг оожно. За тэгээ сая төгрөгийн 3 азтантай 500 сая төгрөгийн 5 азтантай. За тэгээ нэгэн сайхан залууд амьдрал бэлгэлнэ. За ган төмөр гэдэг залуудаа бид нар хагалгаанд нь 100% оруулж өгнө. За тэгээд суглаагаа яаж авах вэ гэж зарим нэг хүмүүс нь асуудаг. За суглаагаа дансны дугаар оруулсан байгаа. Мөнгөө шилжүүлээд гүйлгээний утган дээр утасны дугаараа бичээд тэр утасны дугаараар нь бид нар код явуулах юм. Тэр кодыг явуулаад та бүхэн маань ерөөсөө суглаа авахдаа зөвхөн гүйлгээний утсан дээр утасныхаа дугаарыг бичээд явуулчихад одоо манай бид хэд юм явуулж байгаа юунаас та бүхэнд автоматар ингээд суглааны код очно. Дугаар дээр нь код очиж шүү. Утасны дугаар дээр суглааны код очих байхгүй. Тэгэхээр та бүхэн маань суглаандаа сайхан идэвхтэй оролцоод өөрөө та бүхнээс хүсэж байна. За тэгээд дээр нь одоо энэ буруу зуруу ойлгож байгаа. Буруугаар бодож байгаа усуд бол энэ бат сайхан болтон дөрж гэж одоо дүүгийн маань хаяг руу ороод бүх мэдээллүүдээ харчин ямар хүн тусалж байгаа, ямар хүн туслах гээд байгаа, одоо ямар суглаа юм энэ бүх зүйлийг ингээд харчин. Гол нь одоо энэ зүйл бол нэг юм ашигын бус зүйл явж байна. Энэ амьдрал бэлгэлсэн альва одоо ядарж байгаа зүдэрж байгаа урам зориг хайрлаж байгаа. Тий ийм зүйл байна. Дээр нь одоо энэ цагаан сараас өмнө энэ сайхан аав ээжтэй ахын дүүстэй бид нар хөдөө гадаа ингээд явуул цолгодог тийм ээ. Иннээс өмнө нэг сайхан одоо гэр бүлийг азтай ёндоотой хэмэртэй нэг гэр бүлийг альпарт 30 маркийн автомашинтай болгочих. Дээр нь одоо iPhone 17 гэсэн утсыг бас бэлэг болгоё. Би Wi-Fi цацгүй. За мөн сая төгрөгийн 3 азтан 500 мянган 5 азтан та өнөөдөр 50 мянгаар нэг суглаа авч ороод та 500 мянган азтан ч болж болно. Сая төгрөгийн азтан ч болж болно. За тэр 5 сая 6 сая гэдэг утасных нь одоо iPhone 17 гэж эзэн болох боломжтой тийм ээ. Боломжтой, бүрэн дүрэн боломжтой. Энэ бол цөөхөн суглаа шүү дээ. Энэ бол нэг тийм автомашин одоо суглаан дунд бол тийм нэг ашиг болоод ингээд хараад байгаа юм зүйл болохгүй. Сая хэллээ шүү дээ. Одоо Lexus одоо 600 гэдэг машиныг л одоо 11 мянган хүнээс ингээд татаж гаргаад тэрийг нөгөө тэрийг ингээд байгаа байхгүй нөгөө мөнгөн дүүн баг учраас мөнгөн дүүн баг учраас л одоо ингээд юу яагаад арил Хүмүүсээ тий хямдхан суглаа байна гэж бодож байгаа байхгүй юу? Та нар үнтэй суглаа тавьлаа гэж яриад байна л та.
Аа За тэгээ энэ юу гэж Wi-Fi Wi-Fi талаад юу гэж наач тий. тэгээ зүржиг аач. За Окей. Одоо өндөр. одоо гонцолохгүй болж байгаа. Хүндэлтэй юу унаад байв тий. Нэг залах тусан хүн багс гараад идэв. За тэгээд энэхүү машины маань жаврыг үргээж инх бол дах маань бас Нэгэн сайхан шүлэг унших угаа гэж. за нэгэн сайхан шүлэг уншин гэлсэн тий. За тэгээд Сая. ер нь бол одоо эн чинь ганцхан юу гэхгүй шүү дээ тийм ээ. Энэ гадаадаас одоо суглаанд орж болно шүү тийм Болно, шүү. болно. Гадаадад амьдардаг монголчууд байж болно. Тэгээд ингээд ер нь хаанаас ч болно шүү дээ. Одоо ингээд хөдөө орон нутаг гадаад дотоод за энэ Улаанбаатар хотоос ингээд хаанаас ч оролцох юм боломжтой. Би бол одоо энэ дэр нэг шүлгэл унших гэдэг. Одоо энэ юу гэдгийг ган төмөр гэдэг залууд одоо амьдрал бэлгэлье гэдэг ингээд энэ суглааныхаа ашгаар 100% одоо зардлыг гаргаад маргааш одоо эмнэлгийн цаг мавцсан ингээд амьдрах гээд ингээд зүтгэж байна. За мөн одоо амьдрах гээд зүтгээд одоо харийн орныг гадаадыг зорж байгаа тий эх орноос одоо хол ижээ аваасаа хол илгэн садан үр хөвгтөөсөө хол ажиллаж хөдөлмөрлөж байгаа маш олон монголчууд байгаа. За тэр монголчуудад зориулаад би хард байгаа миний монголчууд гэдэг одоо шүлгээ би бичиж. За энэ уншия. За энэ шүлгийг бол надаар маш олон одоо гадаадд байдаг монголчууд ингээ уншуулсан байдаг. За ард нь бол аян дэвсгтээ тэр гэрэл чулууны Монголоо саналаа үлээ тэр дууг ингээ тавиад ингээ уншуулсан. За тэгээ энэ шүлгээ уншия. Хөх Монголынхон далбааг ханандан өлгөж намруулсан хүн шиг амьдралыг босгох гэж хэлийн чандыг зорьсон хайртай үрсийн жаргалыг хажууд нь мэдэр суугаагүй харийн газрын соёл тасадны цөгүй монголчууд хоёр нарны хооронд хөдөлмөрлж байгаа залуус төрлөг сайхан нутгаа тэд голоод гараагүй тухтай хөгжил хайгаад тансаглаж зугаалж яваагүй тавлин заягаан дагаад цалингийн араас мордсон түүхтэй Монгол орондоо тарчиг амьдрахыг хүсээгүй. Уйтгар гуниг давтахаар уртын дуугаа сонсон урлаг соёлын тайзанд нь морин хураал сунган унган нутгаа мөрөөдөж хүний нутагт сэрнэ гэж. За тэгээд ингээд Үнэхээр л тийм дээ тий. Одоо тэгээд гадаадад ажилд амьдардаг монголчууд маань энэ сайхан Монгол сайхан болоод Монголд ороод ажил хөдөлмөрөөд Монголынхоо энэ бүтээн байгуулалт, Монголынхоо энэ хөгжил цэцгэлтэнд гар бие оролцох толгойтой боловсролтой маш олон залуучууд одоо харийн орныг зорж тэнд одоо аяг тав угааж, шал угааж ингэж одоо явж идэх юм байна лээ. Тэгээ энэ залуучууд бүгд одоо сайхан ирж эх орондоо тий амжилт бүтээлтэй энэ улс орныхоо хөгжил цэцгэлтэнд гар бие оролцсон ийм одоо сайхан сэтгэлтэй монголчууд гоё болчвол энэ мэтлэн одоо улсууд ороод ирэхээр чинь яг биднийг зөвөр ойлгож эхлэх байхгүй тий. Үнэхээр яг одоо ингээд нэг юм тэд нар чинь хал үзэж халуун чулуу долоосон гэдэг шиг амьдрал үзсэн яах ийхийг мэдсэн учраас зүгээр яг энэ Монголынхоо эндээс хөдөлж чадаагүй хүнд нэг 1000 төгрөг Германасаа маа гэдээ авч өгч чадаагүй хүнийг уранхаа норхоо өмсөн зүгсэн өнгө төрхөөр нь ялгаж явдаг ийм улсууд хүнийг харлуулж явдаг шүү гэдгийг би хэлэх гээд. Тэгээд ер нь одоо зөв сэтгэлтэй монголчууд энэ амьдрал бэлгэлээ альпаар суглаанд би оролцоод аль биесээр урах гээд ураад ингээд оролцоод энэ суглаанаас аваад ингээд одоо азтан болохыг үгүйсэхгүй. За азтан болдгоо маа гэхэд ард нь одоо нэг айл өрх нэг одоо сайхан залуугийн амьдрах одоо итгэлийн одоо хайрлж байна гэдэг бол үнэхээр одоо нэг юм монгол хүний сайхан сэтгэл ингэж одоо үнэртнэ л гэж одоо хэлэх гээд байгаа тийм ээ. За ийм одоо суглаал явж байгаа. За тэгээ энэ суглааг би одоо үнэхээр одоо явсноос нь хойш л одоо ингээд лайв үзсэн. За ингээд одоо өнөөдөр одоо би бас чадхаараа тий лайв хийгээд ингээд одоо бас бижийнхээ найзуудад болон ер нь энэ монголчуудаа бас ийм суглаа явж байгаамаа гэдгийг таниулах гал ингээд сууж байгаа. Зя та бүхэн маань сулаанд сайхан идэвхтэй оролцоорой та бүхнээсээ хүсье. Тэгээд за сайхан суглаандаа идэвхтэй оролцоод лайв хамгийн гол нь сайхан шеэрлээд өгчих. Лайва шеэрлээд өгчих. За тэгээд суглаа бол одоо 30% явж байгаа тий. Одоо 30% явж байна. Тэгээд тий 30% явж байгаа. За эртүүд бол би одоо гэртээ байж байгаа хоёр дүүгээ лайвд бол орсон. Ороод ингээд одоо олгогдож ярьсан. Өнөөдөр бол аль биесээр яг энд ирж суугаад энэ одоо альбарт 30 маркийн автомашинд суугаад ингээд одоо тий энэ өнгөж энэ одоо хөл овшныг хараад одоо ингээд яг өөрийн бээр сууж та нартаа ч гэсэн лайваар бол тодорхой ингээд харуулад явсоо. Тэгэхээр үнэхээр одоо баг алдаж болохгүй одоо юу гэдгийг суглаа юмаа л гэж харж байгаа юм тийм ээ. Тэгэхээр сайхан одоо юу гэдгийг нэг 50,000 төгрөгөөр
азаа үзээд тийм ээ аз ёндоо хямраа үзээд ингээд явхад бол алдах юм байхгүй. Ард нь бол үнэхээр яг энэ нэг юм нийгэмдээ үнэхээр одоо за нийгэмдээ үнэхээр л одоо хаягдсан л гэж хэлээ да тий. Өөрөөсөө хаягдсан тий. Нийгэмдээ тий. Одоо ингээд яг өөрийнхөө хүч хөдөлмөрөөр би зүгээр одоо суухыг зүгээр суугаад ир чинь ямар нэгэн байдлаар зүгээр сууж те бусдаас гуйлгаж мөнгө тий. Яаж юм тий. Тийм залуу одоо зүтгэж байгаа энэ залууд бас нэг нэм тус болох юм а гэдэг. Тэгээд сайхан зүрх лайкаар сайхан давлгаалгадгүй монголчууд харамсах зүйл байхгүй. Сайхан зүрх дарлаа, лайк дарлаа, сайхан бүгдээ комент бичлээ гэд бид нар урам зориг л авна. Би наа бүгдээсээ урам зориг л авах байхгүй. Та нартаа сайхан талархал явах юм. Дүүрээс одоо юу гэдэг нэг лайк дарлаа, зүрх дарлаа гэдэг ингээ хараад өнгөрч байгаа зүйл биш тийм ээ. Сайхан одоо нэг юм урам зориг аваад явж гин гэсэн үг байхгүй. За гихчэний юм байна. За тийхүүдх юм аа юун дээр. За сайхан тэгээ сайхан лайваас шеэрлээд сайхан орж ирээд нэг сайхан шеэрээр давлгаалаад байгаа групптэй болон одоо энэ шеэрийг бол сайхан харамгүй тултан сайхан хийгээд өгөөрэй. Тэгээд үзэж байгаа сайхан сэтгэлтэй монголчууд. За энэ тийм ээ хоёр дуг явуулж байгаа энэ одоо Альпард 30 маркийн автомашины суглаанд ороод за цааныг үзчих юм байна. Ард нь одоо амьдрал одоо хэцүү байгаа энэ одоо залгууд тусалчих юм байна. Гээд одоо бодож байгаа сайхан сэтгэлтэй монголчуудыг би орж ирээд одоо суглаагаа идэвхтэй аваараа заашаа сайхан ширлээд өгөөрэй гэж угах гэдэг. Тэ энэ чаа тэ энэ хүү машины маань суглаа манай их онцлогтой тэ хандмын үйл ажиллагаа нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа бид нар маш олон яг шинээр хүмүүс орж ирж байгааг тайлбарлая тэ маш олон хүмүүс шинээр нэмэгдээ ингэ солигдоо явчихсан юм байлээ лайв үзэлтэн дараа нь тэ за тэгэхээр тэр шинээр орж иж байгаа хүмүүстэй нийт тайлбарлахад энэ бид нар нийгмийн хариуцлагын хүрээнд өрх толгойлсон ээж аавууд болоо за цаашлаад өндөр настай иргэд за тийм хүмүүст нийгмийн эмзэг давхрахын иргэдэд хандвын аянаасаа энэхүү суглааныхаа аянаас өөрсдөө хандив өргөө явж байгаа тийм ээ 14 оныхын хүнс за тэгж явж байгаад энэхүү гант төмөр гэдэг залуудаа танилцаад одоо гант төмөр гэдэг залууга нэгд өдөр эмнэлгээр авч яваад за үзүүлж харуулаад аншийг гаргаад хагалгаанд нь оруулах гад ер нь яриад явж байгаа тийм яриад энэ тэрийг ажил болгоод бид манайнээс одоо агаш төлөвлөлийн цагийг авсан эхний ээлжинд бүх өстөө шинжилгээ юм юу гэдэг юм те тийм бүгд нь өгүүлнэ. За тэгээд мэдээч хаалгаан мэдээж хэдэд тоглох нь тийм ээ тэрээс та бүхнийгээ бодвол надад суулаагаа төвтэй аваараа сулаандаа төвтэй оролцоо гэдэг шалтгаан маань та бүхэн хэдэж нэг суулаагаа хурдаа авч мөнгө маань босно тийм ээ тэр чинээгээрээ бид хэд маань галбал залуугаа яаралтаар хаалгаанд нь оруулах гэдэг юмаа. Тэгэхээр та бүх маань суулаа нэг суулаа 50,000 гэж байгаа. Надад хүмүүс хичнээн суулаа гарах юм бэ гэж асуугаад байна. Нийт 2200 шиг суулаа гарах юм шүү. Нэг хүн хэдэн суулаа авсан болно. 2200 хүн биш шүү манайхаа. 2200 шиг суулаа шүү. Нэг хүн хэдэн суулаа авсан болно. Одоо нэг хүн 3 суулаа аваа явчихад Тэгээ 5 маа 3 мураар нь суулаа авсан хүмүүс байгаа тийм. Байгаа. Тийм хүмүүс маш их байгаа учраас би ингэж хэлээд байгаа. Тэгээ та бүх маань нэг хүн хэдэн суулаа авсан болно гэдэг шалтгаан нөхөд тэр шүү. Та бүх маань хэдэн суулаа олон аван тэтгэж нэг бас нэг оролцох хүмүүс чинь цөөрнөө. Та бүхний маань хожих магадлал шүү өндөр болж байгаа гэдэг тийм ээ. За тэр 30,000-ын 1200 сургаад суулаатай суглаандаа оролцоорой та нар тэгээд 1200 суулаан дотроос адлаа үзгүй 2200 суулаан дотроос азаа үзгүй гэсэн та бүхний маань өөрсдөө дурын асуудал шүү тийм ээ. Ер нь бол тийм шүү. 12,000 тий 12,000 суулаа юу 2,000 суулаа юу гэдэг чинь бас асар их тоон шүү дээ. Ер нь 6 дахин их тоон дотроос азаа үзгүй 6 дахин багт хүмүүс дотроос азаа үзгүй тийм ээ. Тийм шүү дээ. Тэгэхээр ондоотой хүн бол нэрээ 2000 бол подкаст гараад ирнэ шүү дээ. Тийм шүү дээ. Үнэхээр одоо суулаа төгөл маань хурдан явагдах учраас бид хэд маань 50,000 гээд 2,000 суулаа гэж байгаа 2200 суулаа гэж байгаа шүү. Тийм. Үнэхээр одоо хямартай тий. Үнэхээр одоо аз одон гийсэн болов энэ 2200 суулаан дотроос нь Альпард 30 маркийн автомашиныг суглаад гаргаад ирэхэд нээлттэй одоо ингээл яг өөрт нь түлхүүрийг гардуулаад өгнө шүү дээ тийм ээ. Бат тэгэл одоо сайхан гардуулж өгвөл ингээл iPhone 17-ыг гардуулаад өгчин. За сая төгрөгийн 3
3 азтын өгчин 500-ийн 5 азтын энэ бол шагалын сан бол үнэхээр азтан өндөрт олонтой ийм одоо суглаа байна. Та бүхэн харамсахгүй магадгүй одоо суглаа авсандаа харамсахгүй суглаа аваад орсондоо харамсахгүй шүү дээ. Яг суглаа аваад за 50,000-аар суглаа аваад орлоо гэтэл одоо энэ ган төмөр гэдэг залуугийн одоо амьдрах одоо итгэлийн бэлгэлж байгаа байхгүй та. Зөвхөн тэр 50,000 төгрөгөөр суглаа авснараа л амьдрах итгэл нэг хүнд бэлгэлж байна л гэж бодохгүй. Тэгэхээр энийг л одоо маш сайн ойлгоод энэ суглаагаа сайхан авчих юм бол энэ суглаа хэдийн хугацаанд богино хугацаанд гарна. Хэдийн хугацаанд энэ ган төмөр гэдэг залуугийн одоо эмчилгээ тийм ээ энэ бүх зүйл нь одоо ингээд хурдан хугацаанд ингээ явах юм аа. Дээр нь бол одоо нэр үзээ мэдгүй цагаан сар боллоо шүү. Нэг айл одоо альфардыг авчмаар байна тийм ээ. Өгчмөр байна гарцуулаад тийм. Сайхан өгчмөр байна. Тий, сайхан одоо ингээд унаал одоо аав ээж ахын дүүсрүүг одоо энэ альфардандаа суугаад азтан болсон шүү дээ. Ард нь бас нэг айл одоо боён болсон шүү дээ гэл ингээд авч би бүр одоо энэ зарим нэг энэ суглаа худлаа гэдэг хүмүүс ямайг асууна. Эргэндээ гардуулж өгч байгаа лайва шууд дамжуулна шүү дээ. Тэгмээ iPhone 17 Pro Max гэдэг гар утсаа тэр эргэнд гардуулж өгнө. Мөн сая төгрөгийн 3 азтандаа мөнгөний шилжүүлээд за тэгвэл 500,000 төгрөгийн 5 азтандаа мөнгнүүдийг шилжүүлж байгаа тэгэхээр энэ суглаа худлаа гэдэг хүмүүс толгойг эргүүлэе гэж бодлоо. Бид манаас ган төмрийнхөө эмнэлгээр явж байгаа одоо магаас эмнэлгээр угаас авч явна та бүхэнд түрүүнээс хэлээд байгаа тийм ээ. Эмнэлгээр явж байгаа бичлэгийн ч оруулна, зургийн ч оруулна. Ган төмөр нь өөрөө энийг болохоор нээлтээр хүлээн зөвшөөрсөн. Үнэхээр би яг юм хэцүү байгаа. Та бүхэн ингээд надад өнөхөд тусалцаад би маш их баярлж байна тий. Ямар сандаа өнөөдөр нулимс асгаруулсан. Өөсөн шүү дээ хөөх юм. Ямар гоё тэрнээс гадна бидний та нарыг бурхан явуулж игээд өөрөө хэлсэн шүү дээр яриад та юм дээр байгаа. Та хэдийг маань өстө нэр бурхан над руу та хэдийг маань явуулсан баха та хоёртоо маш их баярлаа гэд ингээд ярьж байгаа. Эр хүн баярын нулимс асгаруулахыг бас ховорхон харсан шүү би. Тийм магадгүй одоо ган төмөр гэдэг залууг одоо хийж тоохгүй шүү дээ тийм үү. Тийм шүү. Мөрөөрөө ингээд зүтгэл яндангаа игээл ингээд явж илаа. Тэгэд одоо энэ хоёртой дараад ингээд одоо юу гэдгийг за тий одоо ингээд сайхан эмнэлгээр явуулъя, сайхан эмчлэе, сайхан урам зориг харлаа ингээд явахч хүн мэдээж баярлна үстэй. Магадгүй зөндөө одоо над руу ингээд амжилт хүсье гэж. Янз бүрийн одоо ийм овшууд холбогдож байгаа. Одоо саяхан нэг хүн холбогдоод за ингээд нэг ийм 3 үнчин тийм ээ аав ээж нь өнгөрцөн ингээд би нэг ийм холын хамаатан байгаа маа. Тэгээ энэ дээр нэг ингээд нэг ийм ирээд лайв хийгээд өгөөч энэ төр гэсэн ийм зүйлүүд над руу ярьсан. Би бол хэлсэ би цагаан сараас өмнө бол амжихгүй байгаа маа. Цагаан сарын дараа бол би очиод лайв энэ төр хийгээд өгье. Мэдээж ийм хүн тусалдаг. За ийм одоо залуучууд байгаа шүү. За тэд нартай бас холбоод өгж ингэж болно шүү гэд ингээд явсан. Тэгэхээр монголчуудын амьдрал бол үнэхээр хэцүү байна тий. Энэ гэрээ оролтын цагаараа бас асар хэцүү байна. Өнчүүрөөс хүүхдүүд байна. Тэгээ бид нар тэр болгон тусалж чадахгүй шүү. Яг одоо яг ингээд тийм ээ тэр болгон тусалж чадахгүй юм чинь яг одоо ингээд нэг юу гэдгийг өнөөдөр яг нэг хүнээ одоо ингээд онцлоо за эмнэлэг домдгоор нь авч явъя нэг хүнд одоо сайхан амьдрал тий урам зориг хайрлнаа итгэл хайрлнаа тэр хүн бол маш том итгэлийг авч байгаа шүү дээ одоо тийм ээ одоо бүр хөрх юм одоо тэр баярын нулимс унгааж байна гэдэгээс ч авч явнаа гэж цаг мөгөж авцсан байгаа гэсэн чинь бүр хөрх юм баг нэрээ юм хөхд холбол бүр итгэж ядаад стойг баярлаа гэл та бүхэн маргааш тэгээ хараарай. Тий одоо ер нь бүх юмнууд нь одоо бат сайхан балдан дөржгээл пэйж дээр ороод явна одоо тийм ээ ороод явах юм чинь тэр бүгдийг сайхан хараад ямар залууд амьдрал одоо урам зориг хайрлах байгаа энэ суглааг авснараа ер нь би ямар одоо сайн үсийн аянд орж байгаа орох гээд байгаа гэдгээ ингээд мэдэх хэрэгтэй байхгүй мэдээд ингээ явахар чинь цаанаа хүн болвол мэдээж урам зоригтой суглаагаа 1 2 биш 5 6 гар нь ингээд авна тийм ээ азтан болох магадлал өндөр болгож явчихна гэсэн үг шүү дээ. Тийм биз дээ. 50,000 гар нэг 5 суглаа аваад ороход азтан болох магадлал чинь тэр суглаан дотроос 2200 хүн биш байгаа байхгүй юу? 2200 суглаал гарах гээд байгаа тийм ээ. Тэр суглаа та одоо 5 суглаа авна уу 6 суглаа авна уу тэр суглаа чинь тэгэл одоо азтан болох магадлал чинь өндөр болгож явчих байгаа байхгүй юу? Өсөөд ингээд явчихна гэсэн үг байхгүй юу? За тэгээд одоо ийм одоо бас нэг юм сайхан олон азтан одоо тодруулсан ийм одоо суглаандас ороо. Ямар сайн дээр бид хоёрлоо хүмүүс холбогдсон гоо та хоёр чинь бид хоёр чинь нэгсээ суглаа хүмүүс бэлгэлсэн шүү дээ. Ингээд бэлгэлээ суглуулаад азтан тодруулаад суглаа бэлгэлээдсэн. Та хоёр ч одоо суглаа явуулаад байгаа юм хүмүүстэй буйны ажил хийгээд байгаа юм гэстэй. Суглаагаа барыг тараагаа дууслаа штэ гэсэн. Бид хоёр хэлсэн угаасаа энэхүү альбар биш суглаа ямар нэгэн тийм ашигын бус шүү. Би яг үнэндээ хэлгээд ашигын бус байсан би өөрөө ч оролцохгүй. Ашигын байсан болов? Ашигын байсан бол. Тийм учраас энэ оргилгээ маань найз нь хоёулаа хамтраа цаахан энэхүү машины суглаа явуулчихъя гэдэг саналыг тавиад дөнгөдөө нийгмийн хариуцлага өрөөнд ингээд хандви аяа өрнүүлэг амар гой санагдаж байгаа юм надаа. Бид угаасаа хоорондоо ярилцдаг гэж ярьсан. За 50,000 гар их хүү
25,000 хүүхэд ярьж үтсэн. 25,000-аар 4,400 хүн гэдэг ингээд ингэчгээр арай л олон юм. арай л олон хүмүүстээс аздбал бага юм байна. Тэрний оронд ингээд цөөхөн суглаатай тий цөөхөн Хүмүүсээ бодоод байна шүү дээ. бас цөөхөн хүмүүстээс ингээд азаа үлжүүл бас хэрэгтэй байлгүй тэгээд тэгээ бидэд маань 50,000 төгрөгөөр тэгээд одоо янз янзын хаалдуулаад нэг пост хийж байгаа хүмүүс хэлэхэд та нар өөртөө ч 50,000-аар хаваад ууж байгаа шүү дээ яг үнэндээ. Тэрнийхээ оронд сайхан энэ залууд сайхан амьдрах итгэлийн бэлтгэлээр хөлтөө болгоход туслаа дэмнэ тийм ээ. Тэгингээ давхар Аз ямдагаа удаад магадгүй энэхүү машин эзэн болчих юм байл үгүйсэхгүй шүү дээ бид нар. Ер нь бол ингэж байгаа. За хэмар арх хүчлээ. За хэмар тэглээ. Яс юм дээр бүгд л ууж байгаа байхгүй юу? Тавдахад гараад 50,000 төгрөгөөр тий нэг баарн дороо суудсан л ууж байгаа байхгүй юу? Тий тэгээд ууж байгаа. Зөвхөн би уугаад ингэж яваад байгаа юм шиг над руу бичээддэг байхгүй юу? Адилхан ууддгүй иддэггүй ингэж байдгүй. Таныг юун дээр бичсэн байлаа шүү дээ хаа. Лайваар ууж байгаа л инколдоо голгоос ш бүгд л ууж байгаа шүү дээ. Яг үнэн яг зүгээр энэ олон нийтийн сүлжээнд яг нэг хүн таньдаг болчих л. Яг тэргүүрээ яг намайг мэдээд ээж хүн болгооч. Одоо нэг 50,000 төгрөг итгэл 500,000 зас асаад аргуугаа зогсож байгаа залуучууд зөндөл байгаа. Тэрнийхээ оронд нэг 50,000 нэг юу гэдгийг нэг 50,000-аар энэ альпард амьдрал бэлгэлэх одоо альпаар 30 маркийн автомашины суглаанд орцсон багт таны замналд таны одоо амьдрах одоо энэ зам үрд чинь бас нэг юм гэгээ татсан юм зүйл орж ирнэ гэж хэлэх гээд байна. Гэгээ татна тэр хүнд амьдрал одоо урам зориг хайрлна. Нэг хүнд урам зориг хайрлахад тэр хүн одоо тэр суглаа авсан одоо тэр хүмүүст мөнгө баярлж өгөх байхгүй. Намайг одоо ийм одоо болоход энэ одоо усуудын суглаа авсан энэ одоо хүчин зүтгэл ингээр орсон юм а гэдэг ингээ урам зориг аваад явна. Ер нь энэ альпар 30 маркийн автомашин оож чинь iPhone 17-гоо авчин, сая төгрөгөө авчин, 500,000-ийн 5 азтанд одорчин ийм одоо ацтан олонтой юм суглаанд ороход бол үнэхээр юу гүдээ нэг юм харамсаад яах вэ тийм. Татханж юу гэдгийг заа нэг яах вэ ийх вэ гэж ингээд татханж ингэж орсноосоо өөр сайхан ингэдэг юм байна да. Хүн би юу гэж адцтан болох үү гэдэг өөртөө итгэлгүй байдлаасаа бол суглаанд орч чаддгүй юм байна. Ийм юм байна. Хүн ер нь бодсноор сайхан юм бодоо сайхан зөв төсөөлөд яваад болноо бүтнэ гэдэг. Би хочноо гэд ороод ирсэн хүмүүс маш их байгаа манай суглаа авсан хүмүүс те. Би машин аавн шүү надруу бүр за миний машиныг байлгаж байгаарай. Би гар утсаа очиж авна шүү гэх комент бичсэн шүү дээ. Чат бичсэн шүү дээ. За одоо хэдүүл юу яана? Энэ эрэг комент бичиж байгаа тийм ээ. За амжилт ад жаргал хүсье, сайн сайхныг хүсье, мундаг шүү гэж байгаа бүх хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа. Мөн суглаа авсан хүмүүстээ бас та бүгдэнд маш их баярлалаа. Та бүхний минь авж байгаа суглаа энэхүү ган төмөр гэдэг залуугийн маань эмчилгээнд нь домцлохонд нь тийм ээ. Хаалханд ороход одоо би тэд маань энэхүү машиныхаа суглаанаас тийм ээ. Ган төмөр гэдэг залуугийн хөлний хаалганд ямар ч оруулах гэдэг юмаа. За нүдний хаалгаа нь бол мэдээж асар өндөр үнэтэй байх баг. Гэхдээ бидэд маань ямар ч нүдийг үзүүлнэ тийм ээ. Хаалганд орох боломж нь юу вэ? Наадад бол хараа орох боломж юу гэдэг бодлоос бас судлахгүй ингээд хайчихгүй. Ядаж 9% нүдийн тий. Ядаж тэр нэг 9% харж байгаа нүдийг нэг ядаж нэг 10-11% болгох тийм ээ. Ийм зүйл боломж болцоог нь судлаад ингээд явна шүү дээ. Мэдээж тийм үү. Хараагүй болоод яг ингээд 7 жил одоо 8 жилийнх нүрийг хийж байгаа байхгүй тий. А тэгээд баруун нүдний хозог бол 15% ингээ 15-20% та ингээ хардаг байсан гэж байгаа. Баг минийх муудаад ах шиг байна. Ер нь нөлөөлж байгаа байхгүй нөгөө нүдэндээ. Намайг бол ингээд 18 онд үзүүлж яхад та ингээд 8 сая нүдний алханд орно гэж ярьжсэн. Гэтэ би тухайн үед үнэхээр би яг ингээд ээжтэйгээ те ингээд үүнийхээ хүүхдтэйгээ байдаг байсан бол надад ингээд боломж болцоо байгаагүй. А одоо бол яг би ингээд бас нэг үзээд дахиад 8 сая гэх юм бол би ингээд яндангаа хийгээд чамаагүй би бас нүднийгээ жоох ч сайжруулах юмсан гэсэн тий задуу тийм юм ярьж байгаа байхгүй юу. Тэгэхээр бас айгүй гоё байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ ган төмөр гэдэг залуу бол мундаг юм байна те. Ер нь одоо энэ яндан гэдэг чинь айл гэрийн гал голомт энэ яндан гэдэг зүйл чинь бол бас эн чинь бас нэг юм гал голомттой холбоотой юм зүйл шүү. Энэ айл болгоны энэ яндан тийм ээ гал голомт одоо дээшээ өөдөө бадарж байгаа энэ зүйлийг хийж явж байгаа энэ хүн бол мэдээж одоо энэ бурхнаас нүгдгий маш том одоо тий харж одоо бурхан нүдтэй юмаа гэдэг хардаг шиг яг одоо манай оргилдуу Балтан дорж хоёртой яг ингээл таарж байгаа хгүй юу зөнгөөрөө явж байгаа л тий ингээд таараад за ингээл одоо ах нарын туслая за найз нь туслая тий ингээд одоо хөлний жаагалгаанд оруулъя гэдэг ингээд хүн уйлж байна гэдэг чинь тэр хүн үнэхээр одоо нийгэмдээ хаягдсан үнэхээр одоо гутарсан амьдрах итгэл буурсан ийм одоо үе дээр л яг нэг бид нар нийлээл дэм тус болчих хэрэгтэй байхгүй юу тий босгож чадах байхгүй юу одоо ганц авууштай юм
Ахтаас юусоо хэрэгэлдэггүй. Хөл нөхцөөс гэртээ ингээл ээжийнхэн даралтны ихтэй ингээд сүүлүүдээ даралт ихтэй болчлоо гэд. Манай Эрдэнэ ирэх болох бас мондөг эмэгтэй билээ. Одоо 65 настай. Насаараа ийм улсын байгууллагуудыг мүүлхэн айлжиж явж исэн. Тэгээд төртэй гарсан тийм ихч байлээ. Их чинь бол даралт март гэж ярьдаггүй байсан. Сүүлийн 2 жилийн хугацаанд жоохон даралт төдөөд ингээд хүзүү хөвшөд ийм болцоо гэд. Bütөнийг яг ороход ганц хүн маань хөл муутаа цэсийг өрөөс хөл дээр ингээд зогсцоо. Ээжийнхээ ингээд хүзүүг бариад толгойг нь бариад ингээд хүчээс өмхгүй бүтээр бүр хөнгүү юм уу гэж хэлсэн чинь ингээд зураг дуурч болохоор яваад орсон чинь зургатныхаа өмнө ээжээс хөрх араа муудаа ингээд зургатайгаа тэгээд зургатаа үзсэн. Араас нь хүүхэд нь ингээд хүзүүг нь барингаа ингээд бас хараа муудаа хоёулаа зургатайгаар ингээд наалтцаа хоёул ингээд эйгүүгээ зурглаасан байхгүй тэргүй. Тэгээд ингээд за яг юу болсон яасан чинь за амьдралд нь хэр байна гэсэн чинь за яг хөө ингээд их ч нэг ийм хүн байд юм аа тий гантамгийн залуу маань би нэг ийм хүн байд юм аа би бол ингээд одоо тий цуухны яндан ингээд өөрөө хийдэг юм аа гэдэг хэрэг одоо ингээд яндангаа хийж байгаа юм чи одоо хийж чадахгүй байгаа яас юу болсон нэ гэсэн чинь би ингээд ийм тэгээ ингээд явахт нь тэр мэдчихэж байгаа байхгүй хөдөө ингээд яатсан гэсэн чинь би харин ингээд 6 сар гарны юм нэгэд мотоциклтай явж байгаад ингээд аваарт ороод ингээд хөлн юм өдгөнийх үеэр ингээд эргэцсэн байгаа байхгүй тэгээ өдгөний үед маш хүнд гэмтэлтэй болсон тэгээ хөргийн минь тухайн үед юм биш мөнгө цаасны нэлээд асуудалтай ба хаалганд орё гэсэн хүндэт задал ярьсан юм шиг байгаа. И бүтөөд хэлэхгүй би хаалганд орж ингэж чадаагүй. Тэгээ яг явандаа гайгүй болчих واخ ингэ яваад байсан. Одоо ингэ хүрэхэд ингэ өвчин байдаггүй. Гэсэн мөртөө гიშгээд явахаар тааш ингэ унаад ингэ. Хөөд юу ямар ч тэнцвэр байхгүй. Явалт тийм юу явж чадхааргүй тийм болцсон. Тэгээ хөргөм таг тулж явдаг гэж байгаа сая цас орсноос хойш тэгвэл цасмаас ороод тэгээд за тэр юуны Дэнжи мянган автбаазын тэр антидоволын яг адны хажууд талд нэр уулын орой дээр энэ залуу амьдрдгийг шүү. Тэр энэ залуугийн гэрлөө очиход машин бол за нэг 200-аад метрийн цаанууд шаачдаг үлээ тий. 200-аад метр тэгээ уул руугаа ингээд өгсөж алхаж ордог. Ийм гэртэй байгаа шүү. Хашаа машаа байхгүй, хоосон гэр байгаа. Бидний худлаа яд гэдэг юмс очоод хараараа гадуураа ингээд дүүр ингээ хөргөчтэй юу капотны юм төмөр мөмөр тий. Хөргөчтэй гадна тэр мөмөр ингээ аваад ингээд юм хийжсэн юмуд нь тэр чигтээ ингээ байгаа тий залуу. Хөргөн одоо ингээд хүүтэд би бүр явж чадхаа байсан. Тэрнээс чи хөлтөө байдаг бахта 17-гийн тэрэг нь одоо шиг 30 хотын шиг 17 ч үүдэн штэ. Тэнд үүдэн зурсрууд гэж байгаа. Дэнжи мянган доохон талтай бас нэг юм зураг засвар гүйд засрахын ингээ залгадаг гэж байгаа байхгүй. Би бол ингээ байн очиж ингээ юугаа капота ч юм уу хөрөгчөд юм өдрөөж байгаа ламаг ирээд аваараа гэж ярьдаг байсан. Би ингээ өөрөө очиж заримдаа мөнгө төрөв байхгүй би ингээ тэрийг авсагаас үүрээд гэлдгүүл ирдэг байсан. Тийм залуу гэж ярьж байгаа байхгүй. Юм бол байсан. Тэгээ одоо хөрх юм үнэхээр яаж үгээд хөвгөл болцсон халтаргаа гулгаа гадуур ямар байгаа вэ? Тэгээд гэр нь автобусны буудлал ядаж гэрээс нь километр бараг 2 км шахуу зайтай шүү. Километр гарангийн зайтай. Тэгээ хөрх юм үнэхээр өөрөө ингээд явж чадхааргүй болцсон. Тэрнээс бид нар очиж цаг авах гэхээр 2 сарын дараа мараа цаг нь болтдог. Ийм хэцүү байдал. Тэгээ хөрх юм сар гарны дараа цаг маг болдог. Цагаа бол цагаа авдаг гэдэг. Тэгээд сар гарны утсанд хүмүүст мартсан шүү дээ. Тэгээ шүү дээ. Өнөөдөр цагтаас мартчихгээд одоо цагтаа тэгээд гэрээсээ алхаад ингээ очихт нэг 15-20 минут оцоод ингээ очихт нь сагчаа өнгөрсөн юм дараагийн хүмүүс ингээ ирсэн ахаа цагаа аваад ингээ явуулчихдаг байсан гэдэг 2-3 удаа тийм төмөр юм л байгаа. Одоо ер нь хатуу юм үзсэн өөр сүүлдээ тэгээд алтраа гудлаа их болчихоо тэгээд бүр явж чадхаа болчихсон байна. Одоо ер нь ийм л шүү дээ. Хөлтөөр битгий одоо хөлгөн битгий хөлтөөр бэлтэж унжин гэж одоо бэлтэж шүү дээ. Тэгээд энэ нэг ийм зүйл байгаа. Монгол ахмад ус би энийг бүр зориулаар гуучмар. Битээ та нар ийм байгаа чи. Бид нар шүү дээ. Одоо юу гэдгийг хүн биш үү? Сайн явж болохгүй. Муу явж болохгүй. Сайн үсээ аяж болохгүй. Сайхан суулаа явуулчихэр болохгүй. Энд яах юм бэ? Одоо зөв явчихээр зөв явж болохгүй. За боли би эх орондоо нэг тий эзэн юм шиг алхах чигээр алхаж болохгүй. Гэхдээ тэгээд энэ ийм одоо зүйл байгаа учраас нэр үнэхээр нэг ингмэрг байгаа. Тийм ээ? Бид нар одоо нэг одоо юу гэдгийг нэг хүн туслаад ингээд нэг ийм сайн үсийн аянтай нэг ийм азтан олонтой ийм суглаа явуулчихээр та нар гутлаа лөөвөрдлээ. Та нар ингэлээ. Та нарын цуглаа гэж юу байдгийг. Аль ингээ уурлаад. За боли сайн үсээ аяа чигээр та нар хүн туслаа гутлаа шоудлаа. Тэр нүнээ одоо тэглээ ингэлээ. Би нодлон шинжилээр ингээ явсан. Хүүхдүүдэд бэлэг дараагаад ингээ явсан. Тэгсч өөс битүүд арчил. Чи хүүхдүүдээр шоу байлаа. Хүүхдүүдээр хандлт авлаа гэ. Гүн энэ хандлт гэдэг зүйлээ чи биш үү? Би хангалттай өөрөө авчна. Ямар ч хүүхдүүд ямар ч юугүйгээр би зүгээр ингээд явхад бол хангалттай аваад явчихна. Тэгэхээр одоо нэг л зүйлийг гоомоор байгаа. Битээ ингэж нэгнээгээ доош нэгнийгээ ингэж хардар сэрдэж те элдв бусаар ингэж хэлж явжий. Энэ зүйл чинь бол хүний Монгол хүний одоо сэтгүүл одоо байж болохгүй, оюун зархин сууж болохгүй ийм л зүйл байхгүй.
Тэгээд та нар маань энэ суглаанд бас одоо адилхан би хэлэх гээд байна. Энэ суглаан зүгээр л одоо ингээд нэг 50,000 төгрөг өгж татханж өгөхгүйгээр сайхан одоо тий за нэг одоо нөгөө хин ихч бичдэг штэ. Пүрв оюун тоглогч бичээд байгаа штэ. Би нэг суглаа авснараа тэр цаана одоо бас нэг хүнд тийм ээ машин тоглоход дэм тус болж байна гэдэг шиг. Энэ суглааг авснараа цаана тэр одоо нөгөө дүү чи юм блэ? Ган төмөргөд одоо залууд тэр одоо тэр уулын одоо өгсүүрээд тий хөлтөө битгий одоо хөлгүү битэл хөлтөө өгсөж чадгааргүй ийм хэмжээний одоо амьдрал дунд босгохгүй л үзэж гин штэ. Тэгээд энэ хүнд л одоо нэг амьдрал үлэгцэн сайхан биз дээ. Тийм ээ. Тэр чинь сайхан байл байх. Маш том одоо ийм сэтгэлийн таашаал авчих واخгүй та. Сэтгэлийн таашаал авчин. Би нэг 50,000 төгрөгөөр нэг суглаа аваад ингээ орснороо нэг хоосрох гэдэг зүйл ерөөсөө байхгүй шүү дээ. Яг хуу азтай ёндоотой, хямартай, лундаатай тийм ээ. Үнэхээр одоо аз ёндооны бадархын болов уу шүү дээ. Тэгээ энэ альпард 30 маркийн хавт машиныг азтан болчихно. Ингэж болснороо та ард нь осныг тэнд нэг хүнд маш том буян одоо ингээ болж байна гэдгийг л маш сайн ойлгоорой. Тэгээ би дахиад сайвж болохгүй, муу явж болохгүй. Тэгээ ер нь бол ингээд энэ нийгэмч явахд хэцүү байна шүү дээ. Зүгээр ингээд нэг заа нэг мөрөөрөө ингээд явчихоор чи ерөөсөө тэглээ ингээд явуулдггүй те. Ингээд элдв бусаар хилдэг. За тэгээ энэ зүйлийг ярих юм бол маш олон байна. Хамгийн гол нь зүгээр бид нар хэдүүлээ нэг сайхан те ийргээр хараад энэ одоо ашигын бус суулаа, ашигын одоо суулаа гэдэг чинь ондоо шүү дээ. Одоо монголчууд мэдж байгаа энэ одоо зүйлийг бол харж байгаа. Тэгэхээр энэ ашигын бус суулаанд нь сайхан аз ёндоогоо бас нэг үзчих. Азтай бол энэ альпард авчих гэж. За амьдрал цаана одоо бэлэглэх одоо яг ийм одоо хүн одоо цаана тий таны өгсөн тэр 50,000 төгрөгөөр одоо тал нүд нэг багын ч гэсэн хараа ороод тэр одоо хөлөө одоо тий нэмшлүүлээд ингээд нэг амьдрах итгэл олоод өстэй нэг урам зоригтой тэр одоо юу гэдгийг яндангаа хийгээ тэр хүн бол хоолгуйсангүй шүү дээ. Одоо урам зоригтой би нэг ингээ сайхан хэмжлүүлээ тий. Ингээд нэг яндангаа хийгээд ингээ урлаа сууж байгаад бол бас л одоо сөрөг комент бичээд байгаа хүмүүст ямар ч хүн туслая гэсэн сэтгэл байхгүй. Тий, ер нь бол тийм. Одоо ингээ хүн чанар хүндэг сэтгэл гэдэг юм хайцсан хүмүүс. Ер нь хаяа. Зүгээр юу ч ярьжсэн хүнд заавал тэгж сөрөг комент хийх шаардлага байгаа юм уу? Харин тийм. Өөрийгөө гэртээ тэгээд зугаацуулж баг таваа ханж ганцаараа энийг суух шаардлага байт юм уу? Тий, харин би одоо гайхаад байдаг юм байна. Бас тийм ээ тий. Бигийн ингээд тусцсан тий. Гэтэ жаргалтай. Өөрөө жаргалтай. Гоё байна. Сэтгэл ханамж авч яах гэж одоо үгүй байхгүй юу? Тэнийг байна. Тий, ер нь бол хүний одоо ухаан бодол юу бодож чинь тэрийгэ бичиж гаргаж байгаа байхгүй. Тэр хүн үнэхээр одоо тэр тарих толгой нь бол үнэхээр боловсрал алга. Одоо тэр хүнд бол одоо Монгол хүнээ гэсэн ялангуяа энэ хүн өрөвдөх хайрлах энерги сэтгэл алгаа. Тийм асуудал одоо энэ комментиг ингэж одоо элдв бусаар бичиж байгаа. За одоо тэр гоё юм яа юу. Тий, гоё юм яа. Одоо ингээл дандаа хараа барваа ингээл ярих юм бол зөндөөл байна. За ямар ч гэсэн манай энэхүү альпар 30 автомаркийн машины суулаанд маань та нар маань идэвхтэй оролцоод өгөөрэй. За бүх мэдээллийг бат сайхан Балдан дөржгээр пэйж болцсон байгаа. Тэн дээрээс ороод хараарай. Ган төмөргийн залуугийн өнөөдөр бид нар очиод гэрийн янзлаад өгсөн. Хулдаасын солиод, гэрийн бүрээснүүдийн солиод хөшиг татаад өгсөн байгаа. Маш гоё болсон тий цэмбисэн. За тэгээд баярлалаа гэж ямар байсныг ямар болох баярлалаа гэж хэлээд баярын нүлэм сунгаасан ган төмөргийн залуу маань. Үнэхээр бурхан та хоёрыг бидний рүү явуулж игээд ерхэн нулимс асгаруулаад сууж байхад би өнөөдөр харлаа. Тэ? Тийм учраас энэхүү залуугаа бид нар ямар ч гэсэн хаалгаанд нь бүрэн 100% дааж оруулаад хөлтөө болгоно. Хөл дээрээ харах чадсан хөлмөр хэлнэ. Ар гэрээ авч явах чадвартай болно. Цаашлаад нүднийх нь харааг хүртэл үзүүлнэ. Тэ? Зөвхөн энэ зүйл зогсохгүй тий. нүднийх хараагаад 7 жил болтойгоо. Араагаад группт нь оруулж байгаа шүү дээ. Группт нь оруулаад группт ч чадаагүй юм уу? Тэгэхээр чинь бас хэцүү байхгүй. Ядаж группт ороод группээс нь эдэн төгрөг аваад бас нэг амьдралдаа нэг хоол хүнсэндээ зарцуулчихдаг болох юм бол тэр том юу байхгүй да тийм ээ. Группээч авч чадахгүй одоо ингэж байж гинэ гэдэг чинь бол хэцүү байхгүй. Энд чинь нийгмээс аялчаад авч болохгүй гэж. За нэг хүн хичнээн цуглаа авсан болно шүү манайхаа. Бас комент харъя. Комент хараад хариулаа явуулсан. Ирүүлэг хаж байгаа төсөө. За баярлалаа. Мундаг шүү. Ирүүлэг хаж байгаа төсөө гэсэн баярлалаа та бүхэндээ. Би ч ер нь тэгээд лайв гэрэн комментиг нэг айхтар харддаг шүү дээ. Сагмуулаад байдаг. Коммент хараач. Болчиход байна. Тэгээ нэг хүн хэдэн цуглаа авсан болноо. Тэгээд энэхүү ган төмөр гэдэг залуугаа хөл дээр нь босгоод маргааш имлэгээр явна. Имлэгдэр цаг авцсан. Сайхан имлэг домдоор нь явж үзүүлээ. Тэгэнгүүтээ цаашдаа та бүхэндээ бүх үйл явцыг угаасаа пэйж дээр маань тавигдаа явж байгаа. За юу юм гэсэн хүмүүс бас байгаад байна өгшөө. Юу үдмэнэгч сайн тайлбарлаад өгөөч.
За энэ машины суглаа штэ манайхаа. За энэ хүү шинээр орж ирж юу юм бэ? Шинээр орж ирж байгаа. Альберт 30 маркийн автомашины суглаа явж байгаа маа. За супер хацдаг мэдээж Альберт 30 машина хожино. За хоёр дахь хацдаг маань iPhone 17 Pro Max гар утсыг хожино. За тэгээ сая төгрөгийн 3 хацад нь тодорно. 500 мянган төгрөгийн 5 хацад нь тодорно. За энэ суглаа маань тэгээ ашиг юм бус. Бид нар нийгмийн хариуцлагын өрөөнд өргөх толгойлсон аав ээжүүдэд саяхан 10-аад айлд 14 оных нь хүнсийг бэлдээд өгсөн байгаа. Мөн ган төмөргөх залуугийнхаа гэр орны цагаан бүрээс, дотор цагаан бүрээс, цавг болон шалны хулдаас тэгээ хос шалны хулдаас гэдэг газартайгаа хамтраад солонго шалны халаалт гэдэг газартайгаа хамтраад бид нар маань өнөөдөр гэрийн бүрэн дүрэн янзлаад өгсөн байгаа. Мөн маш олон хүмүүс цаашдаа туслахгээд явж байгаа. Ашигын бус суглаа байгаа. Цаашдаа ирэхэд ийм хүү те бас амьдрал нийгмийн хариуцлага хүрээд бас тусламж дэвлэмж ажлыг үйлдвэж юу байх ёстой юм тийм ээ. Бас цаашдаа ингэж ганцхан нүгээр зогсохгүй. Ган төмөрч юм энд гүйлгч та би нэг юм хараад гэх. За би хараад. За хараа. Юу гэсэн бэ? Нэг хүн хэдэн за ахаад авчихсан. Нүгрүүгээ гэсэн байна. Гэтэн төгрөг орж байгаа вэ? Ган төмөр нэгч төгрөгний хандив цуглуулаагүй. Тэгээ бид нар ган төмөр тэр гэр орны янз зүгж байгаа юм а бид нар өөрсдөөсөө хувьяасаа гаргаж байгаа. Бид нар өөрсдөө 100% зардлаар гэр орных нь бүх юмыг янзлаад явж байгаа. Тий. Тэр хандив тэр 14 айлчсан бид нар өөрсдөөсөө хувийнхаа жоох юмнаас илүүчлээд тусалсан. Нэгт ган төмөрд нэгт төгрөгийн хандив цуглуулаагүй бид нар тий. За тэрийг хандив авлаа гэж бас ойлгоод авч байгаа. Бид эдийг бас бид нар тэгж хандив авч маач хүн тусдаг хүмүүс биш ээ. Буугаад ингээд ингэж бодоод авч байгаа. Үгүй шүү. Тий. Бид нар нэгт төгрөгийн хандив аваагүй өөрсдөөсөө гаргаж байгаа шүү. Тэр үгэнд хандж ийлээ. За одоо энэ ер нь бол ингэж гараа. Энэ ган төмөр гэдэг залууд хандив цуглуулад ингэж яваад байгаа зүйл биш ээ. Энэ Альберт энэ зүгээр амьдрал бэлгэлийн Альберт 30 маркийн суглаанд л ороорой гэж байна. Таны авсан 50,000 төгрөгийн суглаа тэр залууд одоо бас амьдрал тэ урам зориг л хайрлагч байгаа тийм үстэй. Энэ суглаанд оролцсноор. За суглаа юуны суглаа вэ гэж асууж байгаа улсууд байгаа тань. За сая бол тайлбарласан. За мэдээж одоо супер хацдан бол Альберт 30 маркийн автомашина авах юм аа. За энэ пул опшн гэж бол тулцсан юм байна. Асуудал дүүкнээс бусна байна. Дүүкнээс бусна байгаа юм байна. Цог амар гэж нэг хүн ч одоо хэдэн төгрөг болж байгаа гэж асуу. За дараагийнх нь цуглуулаагүй шүү бид нар. Дараагийнх нь iPhone хэд болж байгаа вэ? Хагалгаа түрүү хэлээд байна шүү дээ. Лайвн дээрээсээ маргааш бид одоо ган төмрийг эмнэлгээр нь авч явнаа. Эхнээс нь шинжилгээ юмнуудыг өгүүлнэ. Амьдгийн цагийг авсан байгаа гэдэг хаана авсан бэ гэхээр бид бол улсын эмнэлгээр бол биш ээ. Хувийн эмнэлгээр ацааг авсан байгаа. Маргааш бид бүх юмаа оруулнаа. Одоо тэгээд тэр манай Бат сайхан Балдан манай энэ залуугийн одоо яг өөрийнх нь зурагтай өөрийнх нь пэйж хуудас байгаа. Тийшээгээ ороод хараарай. За хаалгын зардал нь бол одоо нэг дунджаа болоод ямар ч нэг 20-25 төгрөг ихнээс бол. За бид нар ингэж байгаа шүү. Энэхүү машинаа суглуулад хажуугаар нь iPhone 17 маркийн гар утсыг өгж байгаа. За тэрний үнийг мэддэг бол хүмүүстэй бодчихно үстэй. За тэнгүүдээ ахаад 5 сая төгрөгөөр нь бид нар хандивын үйл ажиллагаа хийнэ. 5 сая төгрөгөөр нь бэлэн ахаад айлуудад хүнс болон тийм зүйлийг гараанаа судлаад өнгөж эхлэнгүүд техник орж суулганы хүмүүст бид чинь за эхнээс бас 6-7 айл баг 10-аад айлчих уу. Тий 10-аад хараацсан байгаа. Та энэ цог амар гэдэг байгаа хүн чи тэр одоо манай Бат сайхан Балдандаа гэдэг залуугийн пэйж хуудас руу ороод хараарай. Ямар ялд хизээ явсан байна. Бид хоёрын суглаа хизээ эхэлсэн байна тийм ээ. Бүгдээ сайхан нээлттэй ороод хараарай. Бид нэг тийм хотлаа юм яриаггүй. Мөнгнөөс өөр юм бодхоо байсан юм шүү хүмүүс ч аа. Харин тийм хатад энэ зүгээр мөнгө ердөө биш байхгүй юу. Энэ ган төмрийн хаалганд хитэн төгрөг орсон байсан хамаагүй бидэд гарганаа зарцуулнаа гэж хэлээд байгаа шүү дээ. Тэрийг ер нь ойлгож гин үү? Ойлгож байна. Одоо энэ хандив юу ерөөсөө биш. Одоо энэ суглаан 50,000 төгрөгөөр энэ суглаанд ороод тэр одоо суглаа авсан одоо хүмүүс байна шүү дээ. Энэ ган төмөр гэдэг залууд л одоо амьдрал амжилт 2 суглаа унаа гэж байна. За тэнгэр хүүдээ баярлалаа. Тэгэрэг. За манай лайвд орж байгаа сайхан идэвхтэй байгаа тийм ээ бас нэг зөв сайхан гигэн байгаа бас буян үлдчихээ тийм ээ машин бас азтай байвал би машинаа очиж болохгүй яах вэ сайхан энэ залуугийн төлөө бас ингээ буян үлдчихье гэж байгаа залуустаа тийм ээ сүүчүүдтэй эгч нартай ах нартай бүгдэнд нь маш их баярлалаа. За мундаг хоёр залуу юм аа л гэж байна. За баярлалаа. Та бүхэн маань
Тэр яг тийм Монгол хүний хүн чанар, хүнлэг сэтгэл гэдэг зүйл байх хэрэгтэй байхгүй. Бид нэр бие биендээ тусалж цөөхөө идэх монголчууд тийм үстэй. Бие биендээ тусалж сайхан тус тэмтэй амьдрах хэрэгтэй. Эргээд эн чинь бидний өөр хүүхдүүдэд уян болж ирэх юм байгаа тийм. Тэгэлгүй яг хөө. Тэгээ сайн үнсийн аян гэдэг зүйлсэн сайн зүйлээр дуудана. За нэг хүн хэднээн цуглаа авсан болно шүү. Манайхаа нэг цуглаа 50,000 төгрөг гэж байгаа. За нэгэд амьдрал бэлгэлэх альбарт машиныхаа суглаан та бүх маань идэвхтэй оролцоод альбарт машинаа хожоорой. iPhone 17 Pro Max утсаа хожоорой. За мөн сая төгрөгийн 3 хазтны нэг болоорой. 500,000-ын 5 хазтны бас нэгж болох боломжтой шүү. Тэгээд мөн ган төмөр залуулаа тийм ээ. Сайхан хөл дээр нь босоход нь туслаарай. Та бүхнийг ингэ туслаж дэмжээрэй гэж тусалж дэмжээ суглаандаа идэвхтэй оролцоорой гэж хүсэж байгаамаа. Тэгээ бид нар хандвийн нэг төгрөг цуглуулахгүй. Зүгээр үнэхээр ган төмөрд маань туслах гэсэн иргэд байгаа бол бидэртэй холбогдоод дугаарыг авч болно те. Тэгж болно. Бисээ гэр нь хэллээ шүү дээ. Бенжи мянган автобазын антин тоол яг ингэр дээр нь ганцхан гэр байгаа. Амтшгүй гадаа нь яваад очих юм бол дүүрэн тийм. Үнэхээр буян болж амжилт мөрөж болж. За баярлалаа. Хоолт нь задгаа тал байгаа. За хашаагаа ташаалаагүй тийм газар байгаа шүү манайхаа. За. За их удаа амжилт гэсэн эрт амраарай л гэж нөгөө цаг өнгөрн тий. За тэгээд манайхан монголчуудаа ахан дүүсээ за хямар пэйжийг үзэж байгаа. За хүмүүс маань сайхан суглаандаа идэвхтэй сайхан орж ирээд за суглаагаа аваад за ингээд бас азаа үзээд бас нэг ган төмөр гэдэг одоо энэ мундаг одоо амьдралын төлөө зүтгэж байгаа зорж байгаа энэ залууд бас нэг урам зориг бас нэг хайрлаарай. Тий альва бид нар бол хэн нэгэндээ бас нэг дэмтэй тустай ингэж л явах хэрэгтэй. Бид нар энэ 50,000-аар энэ альбард амьдрал бэлгэлийн альбард 30 маркийн суглаанд орснороо бид нар ердөө цаана бол асар том одоо буян тийм ээ. Асар том одоо нэг хүний хүнд нэг урам зориг өгж байгаа ийм л зүйл байгаа. Энэ залуучуулын маань зорж хийж байгаа сайн үлсийн аян за ингээд ер нь бол энэ ашигын бус суглаа гэдэг бол тодорхой шүү дээ. Ингээд нэг сайн үлсийн аян хийгээд ингээд одоо тий зүтгээд зориод ингээд бүх юмаа оруулаад ингээд тавиа явж байгааг одоо ер нь харж байгаа да. Миний хувьд бол ингээд харсан учраас энэ лайвыг одоо хийж одоо хийя хаа нэг лайв хийгээд ингээд хэмжээд оролцоод өгөөрэй гэдэг. Ингээд одоо ороод ингээд сууж гинэ лайв хийгээ сууж гинэ. Та нартаа бас ингээд энэ зүйлийг тодорхой бас ингээд тайлбарлаад ингээд өгсөн байхаа гэж бодож байгаа. Тэгээд суглаандаа сайхан идэвхтэй ороод ирээрээ лайваа сайхан шеэрлээд өгөөрэй. За тэгээд энэ шагналын сан бол одоо шагналын сан гэсэн азтан бол олон байна. Шагналын сан шууд шагнах гэдэг шүү дээ. Ерөөсөө ингээд шагнаа явчих. Шагнаа. Ер нь бол азтангууд бол олон байна. Хамгийн супер азтан альбард 30 маркийн одоо энэ фул опшн тулцсан. Би бол харахад энэ зүгээр лүкгүй болохоос зүгээр бүгд бол тулцсан альбард 30 маркийн автомашины одоо эзэн болно. За iPhone 17 байгаа юм байна. За сая төгрөгийн 3 азтан 500-ийн 5 азтан гэдэг ийм одоо олон ийм юутай азтан олонтой юм суглаа байна. За тэгээд дээр нь хамгийн одоо гол зүйл бол тэр цаана одоо нэгэндээ дэм тус болж байгаа. Хин нэгэн ядарсныгаа нэг дэмжиж туслаж тийм ээ сайн үлсэн аян одоо ингэж хийж явж байгаа энэ зүйл хамгийн гол нь байгаа. Тэгээ та хэдий маань авсан одоо 50,000 суглаа бол яг одоо зорилтод бүлэгтэй яг одоо очих хөстэй хүнд нь энэ залуучууд хүргээд өгөө. Ингээд одоо суглаагаа идэвхтэй аваарай л гэж одоо хэлмээр байгаа. Тэгээд идэвхтэй сайхан оролцоодог элдэн муу хар муу юм зүйл бол санаад хэрэггүй сайхан тийм ээ аз өндөгөө үзэнгээ одоо бас нэг энэ нэг залууд нэг амьдрал бэлгэлсэн байхад бол ээдтэй чиний амьдрал бол бас нэг сайхан том одоо буян болоод хүнд одоо сайхан зүйл түгэнэ гэдэг бол тэр хүнд дараагийн одоо тийм ээ санал нь сайхан одоо цагаан гэгээ байж идэг шүү дээ. Ийм л зүйл байгаа шүү дээ. За ингэсгээд нэг сайхан суулгаа тайлбарлачаад машинаа тайлбарлачаад үйл явцаа хэлчихэд лайваа өндөрлөх үү те. За тэгээд. За энэ хүү лайвандаа бас сүүлээр нь хүмүүс гүйлгэж орж үздэг юм байлээ те. Орж ирсэн хүмүүстэй тайлбарлахад альбарт 30 маркийн автомашины суглаа явж байгаа маа. За супер азтан мэдээж энэ хүү альбарт 30 маркийн автомашины хожно. За хоёр дахь азтан маань iPhone 17 Pro Max гар утсыг хожих юм аа. За мэдээж сая төгрөгийн 3 азтан 500,000 төгрөгийн 5 азтан. За энэ азтангуудаасаа гадна бид нар нийгмийн хариуцлагын өрөөд өргөд толгойлсон аав, өргөд толгойлсон ээжүүд өндөр настангуудаа 14 хоногийнх нь гэрийнх нь хүнсийг тараагаа явж байгаа. 10-аад айлдаа одоо тараацсан байгаа. За мөн тэгээд
ган төмөргээд хамгийн гол зүйл маань энэ ган төмөргээд залууд амьдрал бэлгэлье гэж явж байгаа. Ган төмөр залуугийнхаа өнөөдөр гэр орныг очиж бид нар янзалж өгсөн байгаа. Дотор цагаан бүрээс, гадуур цагаан бүрээс, хүшиг, хулдаас, за тий солонго тий солонго шалны хулдаас гэсэн пэйж хуудастай залуучууд маань ирээд бидэнтэй хамтарч ажилласан байгаа. За мөн хамгийн гол зүйл нь ган төмөргийн хагалгаанд нь оруулах. Тийм учраас та бүхэн маань энэхүү биднийхээ явуулж байгаа энэ буйны суглаанд маань оролцоод идэвхтэй оролцоод өгөөч гэж та нараас гуйя. Тэгээд бас Монгол хүний хүн чанар хүндэл сэтгэлийг гаргаж байгаа эерэг байцгаая гэж уриалъя. За. Тий. Мэдээж одоо тэгэлгүй яг. За тэгээд солонго одоо тэр хулдаасны шалны хулдаасны одоо хамт олонд маш их баярлалаа. Бас мундаг залуучууд нэг одоо айлыг тий ингэж энэ залуучуудтай энэ хоёр дүүтэй маань сайхан дэмжиж ингэж оролцсонд бол баярлалаа. Би одоо хямар пэйжийг үзэж байгаа энэ хямартай сайхан золбоотой тий надаар бол бас нэг юм монгол хүмүүс байгаа гэж ойлгож байгаа. Энэ усууд маань сайхан суглаа аваад бас одоо тий азаа үзэнгээ бас нэг тэр ган төмөр гэдэг залууд бас нэг амьдрах итгэл урам зориг хайрлаад ингээд өгөөрэй гэж би гуймаар байна. За би ч гэсэн одоо боломж олцоогоор одоо суглаа авч орноо. Бас одоо нэг би ч одоо юу лээ нэг хямартай хүн одоо магадгүй хазаа үзэх ёстой тий одоо ингээд бас нэг тэр дараагийн одоо тэр юу муун дээр чинь ахын одоо очиод бас лайв тэр бас хийлдэг. За модын за тийг айлдуу тэгээд төмөр гэдэг залуу дээр яг очиод харуулад лайваар харуулад ийм залуу байгаа юм байна. За энэ залууд одоо туслах байгаа тэр залуутай өөрөө бол лайв маянд ороход татгалзахгүй байгаа тийм. Энэ сайхан яриа тийм. Өнөөдөр лайван дээр хуйлсан байгаа. Тэгээд ингээд сайхан харуулад үгүй магадгүй одоо тийм. Магадгүй одоо үзэх усууд үзээд харах усууд хараад за туслах усууд ахын тусалж болно шүү дээ тийм ээ. Одоо утсыг аваад ч юм уу гэрийнх нь аягийг ч аваад ч юм уу одоо юу гэдгийг монголчууд цагт сэтгэлтэй шүү дээ. Ингээд очиод тусалж болох юм байна. За хамгийн гол нь одоо би нэг туслая, би нэг одоо нэг тэнд нэг тийм одоо тэгээ тус өргөчэй гэж байгаа бол тэнд нь очиод ингээ өргөх нээлттэй юм байна. За тэгээд одоо хямар пэйжийг үзэж байгаа. Хямарыг дагдаг, хямарыг одоо дэмждэг. За монголчуудаа би энэ амьдрал бэлгэлэх албаар суулаанд бол эргэлзэх хэрэггүй маа. Итгээд сайхан ороод ир. За эргээд одоо бид нарт бол хариу маш том одоо тус тий ингэж орж ирэх юм аа. Ийм одоо гигэн цагаан энэ сайн үсийн аян энэ одоо нэг залууд одоо амьдрах урам зориг итгэл өгөөд ингээ явхад бол үнэхээр одоо нэг ийм таны одоо тий сэтгэл зүрх яг одоо зорж ингэж явж чадах юм бол бид нар бол сайхан болчихноо л гэж хэлэх гэж байгаа. За тэгээд суглаандаа сайхан идэвхтэй оролцоод ирээрээ. Тэгээ ямар бол би хоёр дүүгээ дэмжиад яг одоо энэ сайн үсэн энэ ашигын бус суулаа гэж байгаа учраас би энэ дээр одоо ирж лайв хийгээд за ингээд танарыгаа ингээд сайхан суглаандаа ороод ирээрээ. За ингээд тий идэвхтэй сайхан ороод ирээрээ гэж ингэж уриалъя. За өргөд маань юм байна тийм ээ. Яа. Лайв сайхан дуусчих. За ингээд лайв үзэж байгаа бүх хүмүүстээ тийм ээ. За амьдрал бэлгэлэх альбаар 30 машиныхаа суулаанд идэвхтэй оролцоорой. За тэгээд та бүхний маань суглаа авсан мөнгөөр чинь тийм ээ. Ган төмөр гэдэг залуугийн хөлний хагалгааг ингээд бид маань 100% бүрэн даагаад хаалгаанд нь оруулахар болж байгаа шүү. Аа та бүхэн маань ингээд зөвхөн альбард машин биш тийм ээ. Альбард 30 маркийн супер шагналтай. За мөн iPhone 17 Pro Max-ийн 1 хазтантай. За сая төгрөгийн 3 хазтантай, 500 мянган 5 хазтантай. За мөн ган төмөр гэдэг залуудаа сайхан амьдрах ихтгэл бэлгэлэхээр хөл дээр нь босохоор бид хэд маань камер өгч. Бид хэд маань ингээд суглаа явуулж байгаа шүү. Та бүх маш машиныхаа суулаан сайхан идэвхтэй оролцоорой гэж та бүхнийг уриалж байна. За бүх амралтын үдэш орой бид харуулчих. Нэг машина. За тийх үү. Нэг харуулчих. За одоо сүүлд орж ирсэн улсууд байх юм бол бас машина одоо ямар машин суглаанд орж байгаа гэдгийг бас тодорхой харуулаад тайлбарлаад өгсөн дээр баха. За ингээ барьчих. За тэгээд нэг сайхан харуулаад ингээ. За та бүхэндээ нөгөө би камер өгöd. За та бүхэн маань юмхөө харж байгаа 2018 оны Совдон цагаан өнгөтэй бүүл овшин альбард 30 маркийн автомашины суглаа оролцож байгаа энэ хүү машин маань та бүхэн харж байна. За 2500 хабрид үлгүүтэй пул таймтай тийм ээ. За ингээд энэ пул опшн тэрэг байгаа. За шаргал арьсан салонтой, арьсан суудлуудтай суудлууд маань халдаг, хөрдөг. За ийм гайхалтай оноо байгаа шүү. За та бүхэн маань тэгээ сулаандаа сайхан идэвхтэй оролцоод за мөн бид хэд маань энэ хүү сулааныхаа ашигнаас ган төмөр гэдэг залуу байгаа. Та бүхэн маань
Батсайхан Балданд орж гээд хөөж хууд суугаа тийшээгээ ороод сайхан хараараа ямар залуу вэ гэдгийг Гантөмөрөгийн залуугийн хөлний хагалгааныхан зарлан 100% даахаар шийдээд бидэд маань ингээд лайв хийгээд машины суглаа явуулж байгаа шүү. За мөн Альбард машинаасаа гадна iPhone 17 Pro Max-ын 1 эзэн сая төгрөгийн 3 хацтан 500 сая төгрөгийн 5 хацтан гэдэг нийтдээ 10 хацтантай. За мөн Гантөмөр залуугийн хагалгаанд нь орохоор та бүхэн маань ингээд зардалтаа хаалганы зардалтанд тус нэмэр өргөх нэ та бүхэн гэнэгүй буйныхаа үйл ажиллагаанд тийм ээ буйныхаа суудаанд бидтэй оролцоорой гэж та бүхэн урьж байна. За энэ үйл лайвтайгаа хамт байсан та бүхэндээ бүгдэнд маш их баярлалаа. За тэгээд бүгдээрээ сайхан амраарай. За тэгээд суглаагаа аваад тийм ээ 2018 оны энэхүү сайхан Совдон цагаан үлийнхаа эзэн болоорой гэж та бүхнийг хүсэн уриалж байна. За бүгдээрээ сайхан амарцгаарай. За ингээд аюу. За ингээд аюу.